Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор төрийн шагналд ардын уран зохиол, соёлын гавьяа цэцгэлтэй яруу найрагч Бавгийн лавгсан хүрэлцэн ирээд байна. Танд орой мэнд хүргье. За баярлалаа. За та төрийн эрхэм дээдсүүдэд зориулж захиа авчижээ ил цагтл. Тэр таны хэлснээр хэдийгээр тэд нар үзэж хариу өгөхгүй боловч бас таныг гэдэг уншигчдад хүртэл болж шагшаан дагуулсан байна. Тэр шагшаан нь та хоёрыг өнөөдөр уулзах гол шалтгаан болоод байна л да. Тэгээд би таныг энд урьж ирүүлсэн юм аа. Цензургүй яриа гэдэг нэвтрүүлэг бол монголчуудын их дуртай үздэг нэвтрүүлэг. Дуртайгаас гадна баярлаж бас зарим нэг тохиолдлууд яригдж байгаа юмыг банжиж, санжиж, их шимтэж үздэг нэвтрүүлэг л дээ. Тэгээ би энэ нэвтрүүлгэнд бол хүндтэй хандах хэрэгтэй байсан. Яагаад вэ гэвэл би Монгол тулгын 100 эрхэмдээ орохдоо бол дээл авцсан хүртэл бодох шаардлага гардаг. Өнөөдөр бол би нэг жирийн аминдаа өөрийнхөө эгэл хувцастайгаа яваад ирсэндээ уучлал өчмөр байна. Яагаад гэвэл би бол олон хүүхэдтэй тэгээд тэднэртэйгээ уралдаж өссөн хүн л дээ. Миний өсөөд надад багцсныг хүүхдүүд минь жаахан байхдаа өмссөн. Одоо би хүүхдүүдийнхэн багцсан хувцсыг би өмсдөг болсон. Тэгээ хорвоо гэдэг бол их сони юм. Тэгээ би тэд хүүхдүүд минь болон бид нар бол бие биенээ ховцолж яваалсан л да. Тэгээд уучлал эрхийн шалтгаан бол энэ ихэмсэг нэвтрүүлгэнд их хожмын орхон ч гэсэн их бодолтой хувцсандраа хүртэл бодож орж байгаасай гэж. Энэ бол уран бүтээлчид өөрийнхөө хийж байгаа юмыг хөндлүүлэх гэсэн ойлголт огт биш. Энэ бол үзэж байгаа таныг хүндэлж байгаа хүндэтгэл гэж би ингэж бодож байгаа юм. За баярлалаа. За та бас манай нэвтрүүлэгт маш сайн үнэлэлт өглөө. Таны захиа бичсэн шалтгаан юу байсан бэ? Та яагаад тэр захиаг бичих болов? Төрөөс холоор шдэг иргэн гэж байдгүй юм л да. Төр миний биеийн дотор яг артер венийн судас дотор минь яг цус шиг урсж байдаг төр бол тэрний төрийн өндөрлгүүд мэддэг л байх. Тэгээ бас төрөө чагнаж амьдардаг. Төрийг бид нар амсаж амьдардаг. Тэр байтугай гашуунаар хэлэх юм бол төрийнхөө өгсөн юмыг идэж амьдардаг. Улс шүү дээ. Тийм болохоор би бол нэлээд цохолдохтаа аргаан барж бухимдахтаа л энэ захидлуудыг бичсэн. Энэ бол миний саяхны бодсон бодол биш. Олон өдөр шөнө бодож санаж явсан. Миний бүдэрч байгаа чулуунууд л эвлүүлж байгаа л өрсөн айлгэрийн тоглоом л доо. Тоглоом л гэж сонсогдож байгаа бах эднэрт. Би энэ чулуунуудыг өөрийнхөө бүдэрсэн чулуу бүхнийг түүжээж энэ захидлыг бичсэн гэж хэлэх ёстой байхаа л гэж би бодож байгаа. Та яагаад цухалдаад байна? Юу таныг цухалдахад хүргээд байгаа юм? Үгүй их олон шалтгаан байдаг л да. Бусдын цухалж байгаагаас минийх бага юм шиг байна. Яагаад гэвэл би тэднэрээс таныг учраас ард түмнээс ухаантай хүн байдгүй. Тэдний минь бол бүр их цухалдаж явах шиг байна. Би хажууд хүмүүс цухалдаад байхад л байж чадахгүй дагаад цухалдаад өөрийнхөө уул хөгс цухалдал дээр нэмээд л энэ захидлыг бичсэн. Тэгээ эднэр маань уншихгүй байхдаа завч байхгүй шүү. Би миний энэ тэнийг захиаг уншиж цогц завч гэж юу байсан. Зүгээр яг намайг уншдаг нэг ганц хоёр хүн байвал уншигтай гэж бодоод тавьчихсан. Та захианда цуурайцсан хэрэг дуйлан илэрч алга болох нь эгэл хүмүүсийн игдүү хүргэн тэдний шарахыг өршөөл хэмээгчин 7 жидгэн гэсэн байх юм. Би энийг бодохдоо бол саяхан улсын хурлаас батлаж гаргасан өршөөлийн хуулийг хэлсэн болов уу гэж бодох юм. За өршөөн гэдэг бол ер нь хууль гэдэг бол нэг уурлаад нэг тийм долоодог тиймч гибки гэж ярьдаг. Одоо тийм уяхан зүйл биш л дээ. Хууль бол бас их хатуу биед гэж ойлгодог. Хууль бол хатуу биед. Гэлээхтэй өршөөн гэдэг бол байх хэрэгтэй. Төрд өршөөл байх хэрэгтэй. Цааз байх хэрэгтэй. Өршөөл цааз хоёр хоёлоо байж төр бүтдэг. Зүгээр би бол бодохдоо энэ идсэн уусан улсыг өршөөгöd байгаа юмыг л хэлэх гэж. Цухайлгаж ирээл нэг ийм хэрэг гарлаа гэж гаргаж яриад тэгэл дорхноо нөгөөх нь байхгүй болчихдог. Нөгөө хүн буруу. Би аргаараа дотор нь бичсэн шүү дээ. Энд чинь тэгээд нэг илрүүлсэн ховс үзүүлээд
Тэгээд нөгөө нэг идсэн хүндээ хөрөх юм хоолн зохих гээд нэг дом хийж байгаа юм болов. Тэнийг цагаан хайламнаас нь зайлуулж өгч байгаа юм болов гэж хүртэл боддог шин. Би тэгж бодоод бичсэн. Тэрнээс бол саяны өршөөлийн хуулийг дэндүү их хамаарсан дэндүү их өргөн хүрээтэй хамаарсан шийтгэл өршөөл хоёр бол аль аль нь зохидгүй юм л да. Ардманд. Дэндүү их өргөн хүрээтэй өршөөл энэ төр бол бага зохиддог л доо. Энийг бол түүх уншиж байгаа улс хуулийн мэддэг бас мэдж байгаа биз. Түүх уншдаг гэж бодож байна уу та хууль гаргаж байгаа энэ хүмүүсийг? Гэхдээ эрх биш нэг хардаг байлгүй дээ. Эдгээр чинь хуулийн хэрэгтэй сүрхий хийдгэн гэсэн шүү дээ. Нэг хууль чинь дам сонсгоно хичнээн сая төгрөг авдаг тэгэл бушуухан хууль. Хуулийг уншаад үзэхээр өгүүлбэр зүйн зохион байгуулалт тэр монгол хэл ер нь байхгүй шүү дээ. Тэр хуулинд нь бүр хаанхын хүнд зориулсан гэмээр хууль хийдэг байхгүй эднэр. Тэгээд хууль дотор ч нэг баа юм уу тул байхад л хүний хэрэг бол хичнээн хянзаар хөлбөрч эргэж болдог байхгүй. Хамгийн амжилттай нь хуулийн эмзэглэл гэдэг бол тэр шүү дээ. Нэг хэрэггүй тул нэг баа орцол байх юм бол эсвэл гэсэн үг л орохсон байх юм бол огт хүн алсан хэрэг бол хүн үнссэн хэрэг шиг болоод хуурай явчихна. Аюултай байхгүй юу? Хуулийн хэл гэдэг бол хамгийн хэцүү эмзэг хэл. Тэгээ энийг чадчих л байгаа юм байх та хөрхий зайлуул гэж боддгийн. Өрөвддгийн. Монгол хэлээ мэдэхгүй. Хууль монгол хэлээр гармаар юм шиг санагддгийн. Монгол хэлээ мэдэхгүй гэдэг энэ үгэн дээрээс би бас асуумаар санагддаг. Одоо манай энэ төрийн өндөр дээд албан тушаалтнууд манай төрийн тэргүүнүүдийн хүүхдүүд монгол хэлээр амлаж сургуульд орохгүй юм. Гадаад хэлээр, англи хэлээр сурдаг, тийм сургуульд сурдаг. Бид чинь уг нь манай Монголын төрийн дээд хүмүүс бол үр хүүхдтэй дандаа нөгөө ухаанаа өвлүүлж үлдээд. Гэтэл тэд нар өнөөдөр монгол хэл мэдэхгүй тийм их хүүхдүүд өсөж байна. Тэд нар Монголын төлөө эргээд юм хийх болов? Санаа зовх болов? Гэхдээ мэдэхгүй. Эцэд найзсны хүчээр, эхэн ч юм уу найзсны хүчээр хүн болцгоно л доо. Эднэр тэр бол хууль хүний үр. Гэхдээ дэлхийн сурганы одоо хатуу баримталдаг хуулинд бол 13 нас хүртэл бол гадаад хэл үзүүлдэг хүнийг төрөлх хэрлэндээ мэрэгжсэн нөхцөлд 13 наснаас дээш хүүхдүүд л гадаад хэл заах ёстой л доо. Тэр мэнийг уншил байдаг байх л да. Эднэр тэгэл гадаад хэлээр амлана гэдэг чинь бол тэртээ тэрнгүй гадаадд боловсруулсан хуурай сүүгээр энэ төр өгжүүлдэг байлгүй. Тэрнээсээ болдог байлгүй. Эдгийж боддог шүү дээ. Одоо энэ төрийн сүүн гадны юм болохоор бас хэлний гадны болдог юм уу одоо яа. Бид нар чи хамгийн хэмжээтэй тиймэр хүүхдэн бордож байгаа шүү дээ. Бид нар хэрэгэлдэг юм аа. Эдний ер нь Монголын дэлгүүрүүдээс юм авч хэрэгэлдэг юм уу? Үгүй ээ. Гүү байхал гэдэг тийм л бодолтой байна. Ардам тэгж ярьдгийг шүү дээ. Тэгээд эднэр ер нь дэлгүүрт явж бид нараа хэрэгэлдэг байх. Одоо энэ төрийн албан тушаалд одоо төрийн албанд сүүлд ирж байгаа залуучууд байна. Гадаадд их сайхан сургууль төгсөд ирсэн хүмүүс байх. Тэд нар маань нөгөө бичиг сачгаа боловсруулахдаа эхлээд англи хэл дээр боловсруулж байна. Тэгээд дараа нөгөөдхөө монгол хэл рүү орчуулж байна. Тэр нь одоо таны хэлдэг шиг тийм төв түм алдаатай утга бол огт байхгүй тийм бичгүүд олширсан байх юм. Ийм хэлбэг баян эгшгэлэнт монгол хэлээр англи хэлнээс юм орчуулахад бол их ядуул буудаг юм шиг. Тэгээд эднэр маань бол мэдэж байгаа үстэй. Тэгээд ямар монгол хэл гэдэг юмыг тэр агуу их хэлтэй ард том гэдгийг эхлээд бахархал байх хэвээр. Аль ч хэлээр солихгүй омог бардам зам байх хэвээр. Тэр мэн байхгүй болчдөг. Соёлтой харагдана нэ тэргээ дэлхийн соёл нэвтэрсэн улс гэж харагдах гээд. Үр удмаараа хүртэл одоо лутадаа соёлтой улс байх гэж чармаадаг үстэй харал тэгээд хөрхий. Ингэж байхаа оронд юу гэр бүлээрээ нүүцгээвэл яасан дэж тийшэл гэж боддоо шүү дээ. Ингээл энд ингээл байж хахаар одоо айл өвстэй газар мал гэж. Гэхдээ нэг хашуумыг ойлгох хэрэгтэй. Хүн бол өрөөлийн нутагт хагас жаргаж өөрийн нутагтаа бүтэн жаргадаг гэдгийг ойлгох ёстой. Хүний үр сад бол энэ орны шороо газар шороон дээр унж тэр Монгол эцэгхээр төрсөн бол тэрний төлөө ихнээсээ дуустал зориулагдсан юм шүү л гэдгийг ойлгох ёстой л байна л да. Соёлын өршөөлийн хууль руугаа буцаад оръё. Монгол улсын одоо ерөнхийлөгч байсан энх хоёр авилгын хэрэгт холбогдоод шүүхээс ял авсан. Монгол улсын ерөнхийлөгч уучлсан. Тэрний дараа энэ өршөөлийн хууль гарлаа. Энх хоёрт зориулсан хууль батллаа гэж игдүүцэж байна хүмүүс.
Та энийг хүлээн зөвшөөрөх үү? Та тэгж бодож байна уу? Аль ерөнхийлөгч зориулсан ер нь Энх хоёрт зориулсан өршөөлийн хууль батллаа гэж. мэдэхгүй, би эдний нарийн учрыг мэддэг. Ярьж байгаагийн учрыг мэдэхгүй. Илүүдэржийн тэр прокурорын байгууллагын ажилчид шүүхийн ажилтныг цуглуулад байгаа цуглаан дээр хэлж байгаа үг бол огт энэ агуулгаас ангид л утга сонсогдож байна. Тэгэл ингээл зөрөөд байхын энэ үйл ажиллагаа үг хоёр нь зөрөх юм да зарим тохиолдолд. Тэгин чинь бол их л буруу юм санагддгийн. Тэгээд яг ганц энэ хоёр зориулсан өршөөл биш хаа. Бас хэлмэгдсэн барьсан элдв улс ганц хоёр хүн байдаг биз. Тэрнийг нүдэ олж ивэл өршөөлж байх ёстой л гэж хэлээд байгаа шүү дээ. Тий. Зүгээр энэ бол зөвхөн энэ хоёр зориулсан өршөөл юм а гэж үзэх үндэсгүй баха. Эдний үгийн цаатлын далд утгыг сонсоод байхад биш юм шиг гэдэг юм. Надад тэгж Тань тэгж бодогдож байна. бодогдож байна. Надад уучлал нь өршөө нь хоёрын хооронд төр чинь одоо ямар ялгаа байдгийг бид нэг ойлгохгүй байна. Уучлалсан байгаа юм, тийм ээ? Өөрөө уучлсан байгаа. Тий, өөрөө уучлсан. Тэгээд өршөөл гэдэг дахиад тавтаад аль нь одоо уучлал гэдэг нь юу юм бол өөрөөр хэлбэл та манайд орно уу гэдэг нь уучлал, та хоймор сууно уу гэдэг нь өршөөл юм бол одоо. Би тэгж л ойлгож байна. Би ч малчны хөвгт болохоор өдөн баргаар л ойлгоно шүү дээ. Таны тэр ил загтал дотор ийм өгүүлбэр явж байсан. Цэвэрхэн хувцалсан ихэмсэг тэнгүүдээр төрийн байгууллагууд дүүрлээ. Нэг өтнөөс айх хэрэггүй. Тэрний олон авгалдаануудаас л айж бай. Тэд бүгдээрээ өвтүүлнэ гэж. Миний хоёр дахь ном Хүнд манан гэдэг номонд орж байгаа нэг афоризм дотор орж байгаа үг л дээ. Наад өтгөдөг чинь. Гэтэ ерөөсөө тийм л санагдаж байгаа. Хичнээн оюунлаг залуучууд, хичнээн олон сайхан сургууль төгссөн хүмүүсүүд татлага байхгүй, танил байхгүй, юу ч байхгүй. Тэгэл мөөцгөн эхний хөөцөлдөө ч үтэхгүй тэгээд ажил байх. Оюуны хуулийн жил хийж явж байгаа тухай бичсэн би. Тэгэхээр бол чадахгүй мэдэхгүй улсын төрийн байгууллагуудаар дүүрнэ гэдэг бол аим шиг. Ялангуяа төрийн толгойд их гардаг болчихсон. Гардаг тийм. Тэд нар чинь тэхгүй л бол амар байж чадах байсан болж. Хүний дээр байж юм хийнэ гэж боддог болоос. Тэгээ эндээс сэдвлээд бодоход бид бүхэн ерөөсөн бүтээхийн донтой одоо бид нар байж шүү дээ. Бүтээх өвчтэй нэг юм хийхгүй сууж чаддаггүй ийм өвчтэй болсон улсын юм бүтээсэн шагналуул эцэст нь гүтгэлэг л байна. Дараа нь тэр өршөөл нь бидэнд үйлчлэхгүй байхаа тэр өршөөлийн хууль бидэнд үйлчлэхгүй байх. Энд их гутаж байгаа юм. Би өөр их гутарч явдаг. Ерөөсөн юм бүтээхийн хэрэг алгадаа гэж бодогдтол тийм өдрөө ирж байгаа юм. Би таныг өдий хүртэл шүлэг найргаа туураад уран бүтээлээ хийгээ явахдаа дандаа магтаалын үг сонссон гэж бодохгүй байна л да. Та бас нэлээд сүүлийн үед бол доромжлуулдаг, гүтгүүлдэг, хараалгадаг болчихлоо. Өмнөөс нь бүр яс авталцмаар тийм нийгэм бид нар бүтээсэн юм шиг байна. Миний хэцүү юм аа. Би шүлэг бүтээл юм доромжлоод байхгүй маа. Би ч одоо өөрийгөө сурталчилсан болох байх та. Зүгээр өөртөө ч ярьж авах хугацаанд хэлэхэд бол би нэг 37-8 жүжиг бичсэн байх юм. 6 ном бичсэн байх юм. Тэгээл дуул жүжиг оруулахгүйгээр хүүхдийн жүжигүүд маш олон бичсэн. Төр часны эмгэнэл жүжигүүд олон бичсэн байх. Гадаадад 4-5 оронд миний номыг бүтнээр нь гаргасан байх юм. Өөрийнхөө хэл дээр, төрөл хэл дээр. Энийг ингээд тавьж хаал телевизээр гараад ингээд яриад байвал овол юм хийсэн хүн харагдах байх. Миний хийсэн гэдэг бол миний бүтээсэн бол миний өгсний дараах үн. Миний амьдын үн биш. Намайг амьд дээр минь хинч нулимж хинч доромжилж болно. Би чөлөөтэй би өөрийгөө доромжлуулахад бэлэн байна. Гэхдээ ганцхан юм би монголчууд нас хараад юм шүү гэж ярьдаг. Нас нь агцсан өтөл болсон хүнээр оролдоод ингээд ямар хаяа бас нэг үгийн татанхан хэлж гүтгэхтэй учиртай гүтгэд доромжилж байгаа ч тэл гэж хэлмээр. Сүүлийн үед би сонин дээр одоо хондоо өдрийн сонинд бол тэр Монгол толготны 100 эрхмээс болж Монголын сэтгүүл зүйн гутаас нэр авсан шүү дээ. Би тэр бол надад тэр имэйл бол их сайхан зохиж байгаа. Их гоё имэйл шиг. Их мөнгөн баавартай имэйл тогтсон шиг их сайхан санагдаж байгаа. Гэхдээ би энэ өгүүллийг бичсэн Г Баяр гэдэг сэтгүүлчийг ерөөсөн мэдэхгүй. Гэтэл энэний цаана бол нэгэн захиалагч этгээд нөгөө хүнээрээ бичүүлээд бичүүлсэн хүн нь хаанасаа хөлс авдгийг бичдэг юм уу яадгийг тэгээд нэрээ нууцлаа тавьчихдаг. Уран зохиолд алд нэр гэж байдаг л да. Оросын хаант ёсны үед бол хаант төртэй байх улсууд бол олон гарч байсан.
Оросын сууднууд бол уран зохиолын далд нартай энэ төр баясалт. Тийм нэр биш юм. Энэ бол шууд л огтор агаараас нэр тавиал. Би эзнийг мэдэж байгаа учраас надад бол тэрнтэй тэмцэлтэх нь инээдтэй санагдаж байгаа байхгүй юу? Хоёрдугаар нэг уг ярихад та бидний хийж байгаа нэвтрүүлэг бол нэгэн тийм өрсөлдсөн зэндарахсан нэвтрүүлэг. Аль нь ч одоо Монгол зургатны 100 эрхэм цензургүй яриа хоёр бол монголчуудын их үзэж байгаа учраас би тэгж хэлж байгаа шүү дээ. Үзэгчээр баян нэвтрүүлгийг сайн нэвтрүүлэг гэнэ өгөхөөс өөр юу хэлэх вэ? Тэгээ энийг хийж явах үед бол хүмүүсүүд ойлгодгүй юм шиг байна. Бид нар зураг авахтаа бол ерөөсөн нэг ямар ч байсан нэг дор хаяад 8 цагийн зураг авдаг байхгүй. 8 цагийн. Тэгэл 12 цаг 14 цаг хөдөө авна, тариа бригадаар авна, гэрт нь авна, өгчүүлтэй авна ингээд аваад ингээд тэгээ сүүлд нь бөөгнүүлээд нэг цаг 20 минут юм уу 2 цагийн нэвтрүүлэг болоод хомиж байгаа юм л да. 10 хэдэн цагийн Тэгээ 10 хэдэн цагийн бичлэгээ хомидог байхгүй юу? Нэг нэвтрүүлгийг нэг 15 хоног юм уу нэг 20 хоногт бичиж байгаа юм. Заавал тийм хугацаа зарж байгаа хүн. Тэгээд энэ чинь бол тэгээд хийсний дараагаар бол монтажлж байгаа юм. Манай одоо нэг нэвтрүүлгүүдэд бол нэг дутаж байгаа юмыг хальтраад хэлэхэд сонгодог монтаж ерөөс нэвтрүүлгэнд их дутдаг байхгүй юу? Дутаж байсан, гаргаж ирсэн. Тэгээд энэ хүүхдүүд маань бас сонирхоод элбэг юм оруулчих тийм байл л. Тэгээ би чи явандаа нэг тэр нэвтрүүлгээр нэг бөхс бөөр ярьдаг өгөн болж хувирсан шүү дээ. Би чи нэг оногоо яриач айлцдаг. Би бол юу гэж бодсон байг вэ? Тэр хүнтэй нэг уг ярьсан болгоны 80% нь хар материал болоод үлдэгэ. Энэ материал нь бол өнгөт одоо болсон материал нь бол нэвтрүүлэг болоод орогэ. Тэгээ хартай бүрэн материалтай нь архив тогтчихдаг байхгүй юм гэж. Бүгдийг. Тэгэхээр бидний дотор хүн шиг хүн байсан тухай хожим алдаа оноотой нь ойлгоход хэрэгтэй юм уу да гэж. Хүн байсан юм шүү л гэж хэлэх гэсэн. Эцэст нь. Тэгсэн чинь сүүлдээ бүр дэми юм болоо зүгээр ярьж ирсэн юмнаас нь алдаад оруулсан барьсан юм чинь бүр баримт болоод тэн дотор нэг хэлсэн үгж хийж мэдж байгаа. Нэг ирээр дууссан юм, нэг имээр дууссан ир гэж байдгүй гэж хэлсэн. Тэр бол миний номонд байдаг афоризм. Би энэний төлөө бол би буруу хэлэх дурггүй байна. Үнэ үг хэлсэн шүү дээ. Би гашуун үннийг хэлсэн. Гашуун үннийг жаахан бүдүүлэг хэлсэн баг. Хүн яагаад ингэж өөхөнд баасан хор залгилах туртай болцсон юм бэ? Зүгээр хорыг хороор нь л идэлтэй. Чихрийг нь л идэлтэй. Яагаад ингэж хөвөнд болгож яж эсвэл торгонд болгож яж эсвэл өөхөнд болгож яж идэх туртай болцсон юм. Өөрөө эднэр ийм маягаар амьдарч байгаа байхгүй юу? Төрийн дэдсүүл дандаа юмд бодолтой амьдардаг. Ийм сайхан нэвтрүүлэг би бол Монгол толготны 100 эрхэм их дуртай. Ийм сайхан нэвтрүүлэг хийснийхаа төлөө гүтгүүлж доромжлуулна гэдэг аймаг хэцүү юм. Би болиё гэж бодож байна. Одоо би хөтлөж анхны нэвтрүүлгийг ануу санаачлаад, ануу Баатар энтер санаачлаад намайг дуудаад ингээд очиод би зөвлөх редактор гэж байж байгаад тэгээ хөтлөхнийхөө өдөө хүн гарын үзүүр тэмтэрэгдэхгүй. Тэгээд ерөнхий дотор нь одоо шторкуудыг уншчихаар сайхан дикторүүд байна. Дунд нь жирийн хүн хөтлүүл яасан гэд би өөрөө хөтөөд эхэлсэн байхгүй юу? Одоо бол би болж болно. Үнэхээр энэ үг нь хэрэггүй байгаа бол би болчихъя ингэж зүгээр байгаа. Зовлогоо ингэ зовоож явах. Тэнд олон сайхан уран бүтээлчд бий. Моги гээл байж байна. Одоо тэнд хэн байж байна. Одоо хин гэж лавга гээд нэг жоохон хүү байж байна. Сүхэ гэж байна. Тэгэл долгор гэж охин байна. Төөдөө гээд ингээл олон улсуудын нэрийг хэлж болно л доо би тэнд дотор бол Нямаа гээл байна. Ингээд эдгээр маань хийгээ явчих чадна. Энэ нэвтрүүлгийг сайхан хийж чадна. Бид биенээ бас энэ хэдэн 2 жил хагасын хугацаанд боловсруулсан гэж бодож байгаа. Одоо нийтдээ хэдэн зочин урьж оруулав? Гэхдээ ер нь 50 гаруй хүн бичсэн. Тэрнээс одоо гараад дуганд 40 гаруй болчихлоо. Тэгээд энийг яаж хийж байгаа 100 хөрөгчхөл Монголын ард түмэнд хэрэгтэй юм да гэж. Өнөөдрийн он цаг бол хизээ нэгэн цагт үлгэр болно. Хизээ нэгэн цагт өчигдөр болно. Тэр үед хэрэгтэй юм болоо да гэж. Хүний чинь өгөхээр нь ярьдаг шүү дээ. Насаар авгаагаас олсон юм явсан юм а гэж ярьдаг. Тэхийн оронд би амаар нь би 2 авгаа сольсон доо гэж хэлүүлчихдэг байхгүй юу би. Өдөр чи хүн өөрийнх нь тухай өөрөөс нь өөрийн үннийг хэлэх хүн байхгүй шин. Би тэгж бодоод яриулсан ганц 2 удаа тэр хайр марын тухай яриулсан бас тухайн төртөө ярьсан. Тэгсэн болдгоо гинэ. Би энийг бичсэн эзнийг анх санаачилсан газрыг хэний эсрэг хийж байгааг би бүгдийг мэдж байгаа. Та хэлчихгүй юм уу? Хэлэхгүй. Би хэлэхгүй. Өгсөн хойно ясан дээр минь гараг. Тэгээд өнөөдөр хэлэл үг тэр нэрэн хэлүүлээгүүдэн баярлж яваг хэд хоног. Хүний тухай муухай хийчих би мэдгэдэггүй шүү гэж баярлаг л дээ. Энд чинь хамгийн ямар муухай.
баярлаг. Би ингэж бодож байгаа. Би хаанаас санаачлаад хаана яагаад явж энэ Монгол улсны 100 эрхмийг бол Батулгын нэвтрүүлэг гэж үздэг байхгүй эднэр. Тэгдэг. Тэгээ дандаа тэгж хэлдэг. Одоо Сорон зун сэтгүүл энтерс дээр бид нар энийг чичээсийн дураал толгойнуудыг хайчил тавиал ингээл одоо ингээд шаарж маягтай юм хийгээл карикатур маягтай юм хийгээл тавьдаг. Би тэнд юусаа эмзэгэлдэг. Яг Батулгын нэвтрүүлэг биш шүү дээ. Энд чи бид нар Батлаг спонсорлдог юм уу? тэр чинь эдийн засаг талаас нь юм үзүүлдэг юм гэсэн. Би тэрнийг мэдэхгүй шүү дээ эдийн засаг. Би эдийн засаг руу та нар хэдэн төгрөг олдог, хэдэн төгрөгөөр энэ нэвтрүүлгийг хийдэг гэж мэдчихв. Би мэдэх шаардлага байхгүй. Би хийдэг юм аа сайн хийх ёстой тэдний. Надад нэг нэвтрүүлэг хөтлсөний нэг бөөгнөлж байгаа хэдэн төгрөг өгнө. Болж байна. Тэр нь би тэтгэврийн хүн болж байна. Би ингээл болдог. Тэнд энийг хийчих хүмүүс би дахиад гүтэх улсууд чинь тэнд ажиллаж байгаа шүү гэж би тэр улсад хэлмээр байна. Гүтгэлэгч нь хоолтой байж байгаа дөхнөө та нар гэж хэлмээр байгаа байхгүй. Гэхдээ энэ гүтгэлэг энэ худал заваа юмнаас болж залхаж та нэвтрүүлгээ орхих гээгүй үз. Гэхдээ миний нас чинь бол штэ. Нэвтрүүлгэн залах байтугай хорвоо залах нас шүү дээ. Би залахыг хүсэхгүй байгаа. Хүний хорвоо сайхан. Үрэн харж явах. Бүдрэхэд цэцэг нь өвдөг эсгчихгүй газар шороон дээр амьдрах надад сайхан шүү дээ. Би хагцаж амьдрах сайхан юм. Учирч амьдрах сайхан надад. Гэхдээ би яагаад энэ хөрсөн дээр зовж яргаж явж болдгоо. Миний газар шороо шүү. Би тэгж бодоод би гутрдаггүй байхыг хүсдэг. Гэтэ би их гомдож байгаа. Санаанаас ерөөс гарахгүй. Би хичнээн монголчуудын талыг бүтээсэн. Аминда их хүн бүтээсэн хүний дэр гэдвэл юу ч хвшилдэ. Гэтэ би Монголын ард түмнээ сэтгэл оруулж үзээгүй. Тэгэхэд намайг ингэж өтгөж байна гэдэг нь сонь санагдаж байна. Танаа нэвтрүүлэгт орсон зочид гол төлөв уйлаад идэв. Найруулагч чи уйлуул гэдэг юм. Яалаа гэж ярьж байгаа л явцын дунд л хүн чинь Найруулагч нь нулимсэн дуртай хүн бол хөгжим штэ. Хөглөгдөн. Одоо ингээд Твиттерээр сууж гал биенээ хөглөхөд Твиттер уйлна штэ. Хөглөгддөг байхгүй. Хүн бол ердөө маш яруу тунгалаг хөгжим. Тэднэр чин уярн тэгэл одоо дурдсан жин санагдана. Ижи аван бодно ямар үсгэлгүй амтан гэж байх биш. Тэгэл элбий юм бодоод багын тоглож байсан чулууга ярихад хүртэл дотор мохордог шүү дээ. Гол руу нэг хачин болдог шүү дээ. Тэр хүн шигдэг чинь хүнд уйлах юм хорвоод зөндөө шүү дээ. Уйлахын шилдэг, энийхийн шилдгээс олон. Тийм болохоор аяндаа уйлчдаг. Тэгэхээр намайг одоо тэгж өчөж байгаа. Зориуд уйлуулах гэдэг. Эсвэл мөнгөтэй хүнийг өвдгөн дээр нь гараад тавьж ярьдаг. Мөнгө муутай хүнд бол буруу харж ярьдаг гэж байна. Гэхдээ чи яаж оролдож байгаа юм бэ намайг? Би ерөөсөө байж байгаа нь бол ерөөсөө миний төрх юм л хүн. Хаачид би амьдралдаа бол хинд ч долгонд бэлдуучилж яваагүй. Би баг юм гойчж үзээгүй баг хүмүүс. Тэгэл болоод явсан баг. Би тэгтэн дандаа хүний хүчинд өдөлсөн баг. Энэ ард түмэн байсан да. Миний уншигч байсан да. Намайг тоодог хүмүүс байсан да. Тулдаа би эрүүл бүтэн явдаг байхгүй. Би ард түмний өвөр дээр өссөн. Ижимийн нэрт өнгөрсөн. Би ард түмний алган дээр өссөн. Намайг ард түмэн л хүн болгосон. Гудамжинд явж байхад машинтай болсоо зам тавиад өгдөг шүү дээ намайг. Намайг гарч явахад зогсоод гаргаад өгдөг байхгүй. Гэхдээ энэ юм шиг том төрийн шагнал хааваа. Тэглгүй яах вэ? Тэр ард надад төрийн шагнал өгч байгаа байхгүй. Би тэмдэгнүүдэд зүүдэг. Ингээл ялайлгаал зүгээд явдаг. Яагаад гэвэл би нэг ярилцлаганд хэлсэн. Ижидээ үзүүлээгээ тэмдгийг одоо би хүнд үзүүлэх гэж зөөж байгаа. Над хэрэггүй шүү дээ. Хэрэггүй санагддаг байхгүй. Таны шүлэг яруу найраг одоо жүжгүүдийн чинь ард түмэн мэднэ, таныг мэднэ, танд хайртай. Тэгэхээр тэр нэг балер заваа юм гүтгэж бичсний төлөө та бити гомдоорой, урам хугараарай гэж би хэлмээр байна. Гэхдээ би залуу цагт бол байна шүү дээ. Би энийг 25 таа сонссон бол нэмж тод асмаар байна. Бүр тод дүрлж ясмаар байна би. Бүр. Тэгэхдээ өдийн насанд сонсноо гэж нэг зүтгэж явж байгаад ийм сонсноо гэдэг бол надад бол бас насных юм байх та хүнд тусч юм л. Тэглээгээд би оншгонож эднэрээс гуйж явах. Би бүгдийг мэдж байна энэ процесс. Чи ч гэсэн одоо гүтгэлэнд ануу та нар бол ингээл оролдуулаад байдаг шүү дээ. Манай анууг л хичнээн оролддог. Та нарыг бол хичнээн оролддог. Гэхдээ энд чинь өөрийн үнэн гэдэг өөрчлөл байгаа шүү дээ. Хүний үннийг гаднаас тодорхойлно гэдэг бол байж болдго юм уу? Туулсан хүн биш байж. Сонссон, цувраа сонссон л. Энэ үнэн мөн үү?
Цуурай бол үнэн мөн үү? Үнэн мөн. Гэхдээ эргэж сонсогдсон үнэн. Гэдэл боддоо. Нэг ийм өнгөө гарчил хавсрангуу та сонсов. Таны тухай. За. Монгол тулгатны эзэн эрхэмд яагаад зохиолч нар ордгоо юм гэж. Хавсрангуу уурлаад идэв. Би ястай сүрэн дугаа гихнээ гойсон. Одорчгойг оруулмаар эренбэр. Юу яаж байгаа юм тэр чинь би зохиолногтой. Би одоо энэ амьдарч байгаа ахмад зохиолтын баасдгаа орсон. Одоо тэгээ цааш нь ингээд оруулаад явах. Тэгж байдлаар төдөв багш ерөөсөө би азнана гэд. Ерөөсөө яахгүй. Бүр манай нэг менежер гэрт нь очсон шүү дээ. Тэгсэн бүр хөрх юм гайвалж хань нас урцсан үед нь таарад. Их таагүй үед нь таарад тэгээд саяар. Би одоо төдөв багшиг уйлгаад яваал юм. Гэхдээ би оруулах өрөө камин байж байна энэ чинь. Тэгэл одоо олон хүн байна шүү дээ. Энд чинь зөндөө хүн байна. Би тэднэрээсээ хүн алдарших гэж боддгийн байх. Надад тийм санаа ерөөсөө байх. Сүрэн дугойд би гэрүүлэн хүртэл ярьж үзсэн. Ингээд оруулах байх. Тэгээ жаахан азны гэдгийг ингээд тэгээд л хийдгийг. Тэгээ хажуугаар нь олон шаардлагатай улсууд орж ирдэг юм шиг байгаа эднэрт. Тэгээ зохиолч нар өмнө нэг эргэх байх. Та нар эрдэмтдийг зохиолчдыг эмчийг өчөөж гэл гойд. Би бас нэг зөвлөх редактор. Надад бол тийм санаа би тод байж бусдхан бүдэг байг гэсэн бодлыг би ерөөс бодож байх. Таныг тагнуулын ерөнхий газар дээр нэг дуудаж байцсан гэж сонслоо. Үнэн үү? Ийж асуусан. Тэр яг элбүүдэр ерөнхийлөгчийн нэвтрүүлэг энтрэл асууж явах шиг л. Юу гэж асуух юм бэ? Уу яг сонгуулийн хууль ус сурчилгаа хийсэн хүмүүсүүдээс. За. Тэгэхээр би одоо айгаад хөвгүүд өнө болоо. Сонгуулийн өмнө Монгол тулгатны зөв эрх маань боёлж үз. Одоо сонгуул болж байна. Одоо сонгуул болж байна. Дахиад хэрэгт орно шүү. Тэгээд тэр чи яана. Гэхдээ чи бодол доо. Хүний тухай хичнээн тодорхой тэр хүний тухай ярьж өгч ивэл сонголт зүв болно доо. Уг нь тийм шүү. Уг нь тийм шүү. Тэгсэн чи энийг л сонгуулах гад энд үйлчилж байна. Тэрэнд үйлчилж байна гэд. Гай болж тэр нэвтрүүлэг нь эртвэцсэн байж сонгуулийн өмнөх нь явчихгүй юу? Хөвлөсхийн нэвтрүүлэг 2. Тэр байхгүй юу? Та хэрэг доргож агсан юм шүү. Өө тийм юу? За хоёлаа дахиад улс төр рүү ороод ирлээ. Би танд нэг бичлэг үзүүлье. За. Манай хоёр ерөнхийлөгчийн үг хэлж байгаа бичлэг. Хоёлаа тэрийг үзье. Ямар нэг албан тушаал надад бол ерөөс ойлголттой биш. Би албан тушаал хөөцөлдөж ирсэн бол хэдийн одоо тэр чиглэлийн санаа бодлоо илэрхийлж тэгэхээр надад албан тушаал хэрэггүй. Харин одоо хүн хэцүү нөхцөлд орсон байгаа хинч байна. Зүгээр жирийн хүн байна уу эсвэл засгийн газар ч байна уу? Тэр туслая л гэж бодож байна. Засгийн газар байгуулагдах, засгийн газрын шинэ одоо томилгоонууд хийгдэх асуудал нэлээд шавуу хугацаанд яригдж байгаа учраас тэр ажил нь одоо тусалцаа ямар туслах ямар шаардлага байна уу? Тэр чиглэл ажлыг хийх байхаа л гэж бодож байна. Та нарын гадагшаа яваад байгаа гадна байгаа тэгээд зүгээр тэгээд хүний нутгийн тэр тоостоо салхилээ суугаад байна гэж бодож байна. Тэр мөнгөнийхөө хойноос явж. Тэр мөнгөнийхөө заримыг нь олж авах гэж л явж байгаа шүү. Тэгжил тэр дүү, тэгжил тэр хань хамсаатнуудаа явуулж байгаа. Тэгдгийг тэр нь илэрнэ гэж бодож айж. Тийм учраас чон ворооноор гэж нэг өршөөл явуул гарлаач гэдэг юм уу? Нэг барилдаан болж байгаа ч гэдэг юм уу? Тийм юмар орж ирж хүмүүсийн дунд суусан дөр үзүүлдэг байхгүй. Эх орноо нь саналаа гэж. Санаад байгаа бол эх орондоо л байлаа. За. Ингэж яриад байгаа хоёр хүн байгаа юм. Тэгэхээр хоорондоо бие бинийгаа үзэхгүй байгаа юм шиг. Гэхдээ чи нэгийг уучлаа өршөглөө юм шүү. Дөрөвний чиний хэлдгэр бол зориулж өршөөлийн хууль гаргалаа юм шүү. Өөрөө ерөнхийлөгч энэ хоёр бол энэ хоёрыг илбэгдэрж өөрчилсөн. Сая өршөөлийн хууль гарчлаа. Тэгэхээр ерөнхийлөгч уурлаад байгаа байхгүй илбэгдэрж ингэж үг хэлсэн. Энэ хэр зохимжтой санагдаж байна те. Эсвэл үнэн үг хэлээд байна уу? Би энэ ярьж байгаа үгийг нэг хоёр өөр аргачлалаар монголчууд ойлгох хэрэгтэй юм. Энэ үгний цаана байгаа далд санааг ухахыг бодох хэрэгтэй. Би бол албан тушаал хөөцөлдөхгүй би ингэхгүй л гэж байна. Тэгвэл энэ олон үйл ажиллагаа нь юуны төлөө явагдаад байгаа. Үг нь юуны тухай яриад байгаа. Энэ хоёрын дундх нэг зөрөө байна да. Үг үйлдэл хоёр зөрөө. Тийм үг үйлдэл хоёрын зөрөө байна да. Явж байгаа үйлдэлүүд уулзаж өчөрч байгаа ярьж хөрж байгаа юм. Тэгэхээр бол үгийн чанд утга гэдэг бол мөн чанарыг зорилгыг тодорхойлно. Наан байгаа үг бол зөвхөн гуадна гэж ярина шүү дээ монголчууд. Гуадсан тийм зүгээр
тийм бэлбүүр өгнүүд л гэж би ойлгодог байхгүй юу. Энэ элбүдэрж энэ хоёрын ярьж байсан үгүүдийг би харсал да. Тэгээ энэ хоёр дахь үзэж байна. Зүгээр их бухимдсан харагдан лээ. Их яаж байна лээ. Тэгээд үнэхээр эцсийн эцэд буруу юу вэ гэвэл гэмтээ хүн зэм мэдлэх л ёстой. Зэм мэдлээгүй бол зэм мэдлэхгүй л гэмгүй хүн. Зэм мэдлж байгаа бол гэмтээ хүн. Энийг шийдэхгүй учраас л ийм мөргөлжилж байгаа байхгүй. Зэмтэл юм бол одоо яагаад төр мөр дуургаал хүн цоглуулал яриа хэлгээд явуулж болдгийг гэмэл идэх хэрэгтэй шүү дээ. Гэмийнхээ зэмийг идэх хэрэгтэй. Тэгвэл ингэж л өмнө нь одоо ийм зэм хүртэх ийм гэмтэй шүү гэдгийг ингэж тодоор хэлэх байсан юм бол тэрнийг эдлүүлэх нь яасан ч төр юм бол. Яагаад чадахгүй вэ гэдэг асуулт гарна шүү. Тэгэхээр бид нар чи ер нь яаж амьдраад байгаа юм? Яаж энэ төр маань одоо ямар янзтай яваад байгаа юм гэдэг чинь бол улам өөр ойлгомжгүй болж байна. Эдгээр хэрвээ тоглоом юм бол гүнзгий тоглоом болж байна. Энэ агуулгатай тоглоом болоод байна л гэж ард юм эмзэглээд байгаа шүү. Альва юмны агуулгаас л айх хэвээр. Тэрнээс бол уул юмыг илэрхийлж байгаа үгнээс айхын хэрэг бол ерөөсөй байхгүй. Би энэ хоёрыг аль үг нь бол төрийн хүний үг шүү. Тун овлоггүй байна гэж хэлэх гэж байгаа. Тун овлоггүй үгнүүд ярьцгааж. Эв түнжингүй байна. Эв түнжингүй одоо би эднийг эв түнжингүй гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ цаагаараа үгсэд хурлаад харчих бүгдээрээ казинод яваад өгнө. Сайхан. Эсвэл одоо хурлаараа ягаад нийлээд явчихна, хөдөө явчихна. Зугаалах элбэн юм яхтаа суус судоргоо явахдаа нүгэлтэй санаа нийлж байгаа шүү. Төрийн юм дээр нийлдэг. Энэ бол төрийн хоёр төрд байсан нэг ерөнхийлөгч. Одоо байгаа ерөнхийлөгч нарын хэлэх үг биш ээ. Энэ дүү шалтар байна. Эсвэл цаад бодож байгаа шууд хэлэх хэрэгтэй ард түмэнд. Шууд хэлэх хэрэгтэй. Төр дэв найрамдал алга, эв түнжин алга гэж хүмүүс их шүүмжилдэг болжээ. Тэг байхгүй байх шүү. Би тэн дээр хэлсэн л дээ. Тэгээ би биний бол хацраа нийлүүлд нийлээл хялалцаа салцгаах юм л. Тий. Эднэрийг бол хуучнаар бол улс төрийн янхамдалт гэж хэлдэг байсан шүү. Коммунизм, социализмын үед тийм үг байсан. Инх тайван эв найрамдал, эв түнжин гэдэг чинь оршуулгын газар л байдаг гэж таны нэг афоризм биш. Яг л тэнд л байх шүү. Ерөөсөө эвлэж өгөхгүй. Монголын төр угаасаа ийм байсан юм уу? Эсвэл ийм болчиход байгаа юм уу? Та ч гэсэн 92 онд улсын хурал сууж исэн хүн шүү. 92 оноос 96 оноо дуустал би 4 жил суусан. Монголын анхны нялх парламентын гишүүн. Тэр үед бол парламент гэдэг ийм байх ёстой гэсэн ойлголт бидний дунд байсан болохоос парламентыг ташлуулан ийм мэрэгэл мэгжил юм байгаагүй. Автобусаар зөөдөг байлаа бид нарыг. Наадамдаа бичихд цэг-цэгүүд дээр. Тэгээ бид нар чинь нэр өгчсөн буудлууд дээр тэрдэн дээр өгч идэг тэр энэ дээр хэл сайхан байсан юм да. 80 хэдэн мянган цаасны цалинтай. Тийм л байсан. Тэр үед өндөрлөл цалин байсан юм. Мөн 4 жил болоход нэг ахаагүй тэгэл 4 жил болол дууссан л да. Зүгээр урд ийм байгаагүй гэдэг үгэнд би бас их дуртай бишээ. За. Нэг юм болгонд л урд ийм байгаагүй одоо л ийм болчихж. Ийм болохын суурийг бол урд хонцог нь тавьдаг байхгүй юу? Тэгэхээр ямарваа нэгэн том ялнаас хулжих гээд байгаа юм шиг, бултах гээд байгаа юм шиг. Байгаагүй зээгүй юм гээд байгаа юм шиг. Энэ арчлалын сэтгэлгээ, энэ чөлөө сэтгэлгээ, эрх чөлөөний сэтгэлгээ чинь хэдийн л байсан шүү дээ Монгол хүнд. Ганцхан бийжсэн, тодорхой туршигдсан хэлбэрээрээ манайд ороод ирчихээр л шин юм болдог. Ингээд нэг урдх нь тийм байгаагүй, энэ юм байсан, энэ тэр юмд бол би дурггүй. Ямарваа нэг юм бол ерөөсөн байшин гэхэд дараа фундаменттай байдаг шиг. Аливаа нэг юм бол довжон дээр л үүсдэг. Эхлэлийн шатан дээр л үргэлжилдэг. Таны 92 онд парламентын гишүүн болчоод тангараг өргөж байгаа нэг бичлэгийг олж авсан юм. Тэгвэл тэрийг нэг үзье да. Их залуу хүн байсан маа. Залуу. Төрд орсон хүмүүс хэмжээгүй баяждаг гэдэг нэг ойлголт байна. Та ер нь 92-оос 96 онд парламентын гишүүн байхдаа юутай болсон? Юутай ч болоог. Хамгийн сүүлд нь би чинь 92 онд яасан байхгүй юу? Америкийн Бенсний их сургуулийн нэг хүнд доктор дугуй ширээний гишүүн болсон баг. Тэгээд би
тэрнийхэн диплом одоо тэр сургуулийн өрснаар явсан. За. Тэгээд тэндээ авсан зардал нэг хэдэн долларч байлаад байгаа. Тэгсэн сайн байна уу гэдэг сонин дээр логсронгой ийм мөнгө идсэн гэж бичсэн намайг. Миний зардлыг би тэгж мойлуулж үзсэн. Тэгээд дараа нь бол амар санаа энэ төр уучлаарай тэр бол явсан зардал байсан байл гэж хэлсэн л дээ. Амар санаа бол ухаантай хүн уучлалгүйж ирсэн. Тийм нэг тохиолдол байсан. Тэрнээс бол ямарваа нэгэн идэх тэр нэг юм ховжилж авах барих юм зүгээр далдуур хинтэйгээ юу шинэж байсан би мэдэхгүй. Би хүний шивнсэн яриа сонсдогчгүй. Жич бодлоо ичсэн ярианууд бол утгалж үзээгүй. Зүгээр ямар шүү юм ярьж байсан би мэдэхгүй. Миний хувьд л тэр холоос наалтсан юм байхгүй. Тэгтээ бол би тэнд мөр бүтэн төр төсөлцөж явсан. Хаяа нэг үг хэлэхэд миний одоо нөхөд маань сонсдог байсан. Тэр л надад чагналуулсан. Хэдэн эмгэнэлч үжигэн их хурлын ширээн дээр завандаа бичсэн. Та тамгагүй төртөөгөө гарсан мэт дээ. Тамгагүй төртөөгөн гарсан би. Би бол таныг 92-оос 96 онд авсан гол юм чинь тамгагүй төрөл байсан. Тийм тамгагүй тэр улаан дэргэлсаар тэр хоосон зүйлд энтрээ бичсэн байхгүй. Төр дойрцох сайхан юм билээ. Зөв эдлвэл хүнд хэрэгм юм билээ те. Тий дандаа л нэг тийм их л хүндтэй хандах хэрэгтэй юм билээ те төр дойрцсон хүн. За та бид хоёрын эхний завсралаг авах реклама явуулах цаг болжээ. За. Тэгээ рекламны дараа эргээд студидтэй уулзъя. Ойрмогхон гадаад ертөнцид нэг 2 үйл явдал боллоо. Манай хойд хөршийн ерөнхийлөгч Путин нэг уриалга гаргалаа. Төрийн өндөр албан тушаалтнуудаа бити гадагшаа явж эмчлүүлээч. Өөрөөсийнхөө одоо эх орныхоо эрүүл мэндийн салбарыг дэмжээч. Эх орондоо эмчлүүлээч гэж. Гэтэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гинхэ зах дээгүүр явж 10,000 вооны шааха Солонгост үйлдвэрлэсэн шааха авч өмсчээ. Энэ хоёр одоо бас их сонин содын боллоо л. Би тэгээ танд энийг ярьдаг нь манай Монголын ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга төрийн өндөр албан тушаалтнуудаас өнөөдөр Монголд үйлдвэрлэсэн гутлаа өмсдөг, Монголд үйлдвэрлэсэн хувцас өмсдөг хүн байна уу? Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг үү? Бараг л муур нохойдоо хүртэл Америкаас онгоцоор хоол зөөдөг гэж сонсогдох юм. Та энэ дээр юу хэлэх вэ? Гэхдээ энэ ч одоо би ер нь ийм нэг сочир юмнууд Путиний тэр хэлж байгаа үг бол хийсэн тэр алхам бол их том алхам гэж. Хүн бол өөрийнх нь газар шондор төрж өөрийнх нь тэндэн дуусах. Тийм бүр бурханы өгөгдөлтэй улсууд гэдгийг шашин талаас нь ч хүн талаас нь чи эндээ л үхсэхээ үзэх ёстой гэсэн том агуулга байгаа байхгүй цааталт нь. Эмчлүүлээл өөрийнхөө л дуусаачдаг гэсэн их том юм байна. Тэр бол их баярлалаа штэ мэдээ сонсогдож байсан. Зүгээр тэр Солонгосын ерөнхийлөгч нь гутлаваад өмсөхөл үзүүлэн одоо тийм бити байгаасай. Зүгээр яах вэ нэг тийм жишг тогтоогоод ерөнхийлөгтэй гэж гин гэсэн нэг ийм гений сенсац бол хүнд нэг хүрхээ байцсан шүү дээ. Хүмүүсүүд бол ийм гений сенсацд бол хууртахаа байцсан шүү дээ. За нэг Монголын нэг ерөнхийлөгч яваал ахтараас нэг гар хийсний утлаа авч өмсөөл нэ тэр байх. Нэг хайртай болчих нь хайшин их орноо хайрлаж яах гэж тийм биш л дээ. Тэрнийг үйлдвэрлэдэг улсаа л тэжээ. Тэднийгээ л дэмж. Тэр хичнээн олноор нь ч ерөнхийлөгч бол 60 олч шиг тийм олон хөлтэй биш шүү дээ. Нэг гутлаар л маяглана л да. Нэг хоёр гутлаар л. Тэгэхээр бол яах вэ гэвэл нэг мундаг үг байдаг байхгүй юу? Хавч хажуу тийшээ явдаг мөртлөө үр хүүхдээ чигээр яв гэж хэлдэг гэж. Тэрүүн шиг ер нь эднэр тэгэд нэг үлгэр үзүүлээд байхын оронд тэдний тэр үйлдвэрлэх өөрийнхөө юм хийх боломжит нь л нэмрээ оруулж үз. Тэгэж өөрийнхөө юмыг худалдан авч байгаа жүжиг мүжиг үзүүлэхийн оронд би бол тэрний нэг ард түмж монголчуудын үзүүлсэн юмд их дургүй дээ. Их гайхуулсан юм, үзүүлсэн юм, их тийм сагсан хүн энтрит бол одоо их дургүй шүү дээ. Тэгээд тэр бол нэг өөдтэй тийм үнэлгээ авч чадахгүй байхаа. Энэ бол хэлбэр төдийм гэж бодож байна. Солонгосын тэр ерөнхийлөгчийн юм. Харин тэр нэг намын байр маараа юугаад ард түмэнд өгөөд энэ төр бол бодтал. Тийм ээ? Уучлалтгүйгээд нэг хүний амин насны төлөө албан тушаал өгч чадах сэтгэлтэй байгаа шүү дээ тэд нэр. Тэгвэл
хичнээн олон муу юм төлөө эдгээр албан тушаал өгч чадахгүй шүү дээ. Яг үнэ. Би энэ дээр нэг бичлэг бэлдсэн бас. Бас уу? Тий, хит хитэн улсын одоо англи, грек, солонгосын одоо тэр ерөнхийлөгч нар яаж өөрчлөл гуйж огцорж байгаа. Хоёлаа тэрийг үзээдгий. Тэр сайхан материал байна тэгвэл. Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай хүсэлтийг би Грекийн ерөнхийлөгчд өгсөн. 1-р сарын 25-ны сонгуулиар олгоцсон эрх үүргээ миний бие гүйцэтгэж дуслаа. Одоо Грекийн ард түмэндээ өөрийнхөө эрхийг шийдвэрлэх цаг минь иржээ. Миний бие албан тушаалаас огцорж байгаа нь Грекийн ард түмэн засгийн газрын олон улсын зээлдүүлэгчтэй тохиролцсон тусалцаа үзүүлэх 3 дахь хилцээр дүгнэлт хийхийн төлөө юм. Миний засгийн газар, миний засгийн эрхэнд гарахтаа хүсэж байсан туслах хилцээр тохиролцоонд хүрч чадсангүй. Би дүүгээр барахгүй зээлдүүлэгчд буулт хийлээ. Гэвч шинэ хилцээр бол Грект олж байгаа хамгийн сүүлийн боломж байсан юм. Ерөнхий сайдын хувьд би Сеул хөлгийн ослын хариуцлага үүрч огцорхон зүйтэй гэж бодож байна. Энэ л миний уучлалт гуйх арга зам гэж би бодож байна. Засгийн газрын тэргүүний хувьд ийм осол болохоос сэргийлж чадаагүй дээ. Ард түмнөөс уучлалт гуйж байна. Та бүхний мэдж байгаагаар өнгөрсөн сонгуулиар улс төрийн аль ч хүчин үнэмлэхүй яалт байгуулж ганцаар засгийн газар бүрдүүлэх эрхийг олж авч чадаагүй. Гэхдээ миний бие Британий өмнө тулгараад байгаа эдийн засаг улс төрийн сорилтуудын үр дүнтэйгээр шийдвэрлэх хүчирхэг доктортой дэг журамчтай засгийн газрыг байгуулахын төлөө өөрийн зүгээс шалтгааллах бүхнийг хийлээ. Гэвч үндсэн хуульд заасан хугацаанд би засгийн газрыг байгуулж чадсангүй. Тиймээс огцрох хүсэлтэд хатан хаанд тавьсан. Ингээд өөрөөсөө амлсан юм хийж чадахгүй болохоор огцордог. Одоо тэр солонгосын ерөнхийлөгч бол Сеул хөлөг онгоцноо хүүхдүүдтэй осолтоход өөрчлөлт огцорж шүү дээ. Энэ бол ёстой нэг их орон сэтгэл энэ албан тушаалаас хагасч чаддаг, үүрэг хүлээж чаддаг хүний л явдал шүү дээ. Үүргийг хүлээсэн шиг хүлээн би тэрнийг нь чадсангүй гэж хэлж чадах зэрэг манайханд баймар байгаа байхгүй юу. Тэгээд зүгээр яг ийм тулгуур гаргах л байх л да. Тэр зэрэг ард түмэн ямар томыг нэгээрээ үзүүлж байгаа юм. Ард түмний өмнө бол нэг ерөнхий сайд бол би юу ч бишээ гэдгийг баталж байгаа байхгүй юу. Ард түмэн гэдэг их юм. Энэ бол том хүндэтгэл. Ард түмэнд үзүүлж байгаа энэ бол баг хажуунаас нь харахад бууж байгаа хүнийг уг нь харамсмаар л байдаг байх тэгтлийн чинь баг баярын нөлөөс гармаашх байх юм чинь. Чин үнэн байгаад нь ард түмнээ тэгж хүндэтгэж байгаад нь энэ албан тушаалтай зууралдахгүй тэр буруугийн өмнө яг буруугаан хүлээж чаддаг энэ мундаг хатан төвчээ мундаг чанар байна шүү дээ энэ чинь ороод. Манай хичнээн буруу юм болсон ч байж л байгаа шүү дээ. Болж өгөл дахиж сонгогдол байгаад байх санаатай. Манайх ч буухгүй гэж үзээд юм шүү. Буухгүй шүү дээ. Салахгүй шүү дээ. Тэ. Одоо нэг марин дээр мардуулчихаар л эргээд буухгүй тэгэл тууж мартайгаа давхсаар бол одоо яах юм. Бидний монголчууд бол дэлхийн талд бол улс төрийн хичээл заагаад дууссан шүү дээ. Чингис хаан бол улс төрийн хичээл хэзээ дагаад дууссан. Одоо дэлхий бол Монголтой зүуднээсээ салаачгүй байна. Одоо бид нарт бол гадагшаа хийгээд байх ажил алга. Зүгээр өөрснийгөө л бодох хэрэгтэй. Тэр энэ ард түмнээ бодох хэрэгтэй. Ард түмнийхэн өмнө ийм жижигхэн байх хэрэгтэй. Төрдөө нь том байж ард түмнийхэн өмнө жижиг байх хэрэгтэй гэдгийг л одоо эднийх чи баталж харуулж байна шүү дээ. Манайх бол ард түмэндээ том байна. Ард түмэндээ том. Төрдөө бас том. Гадагшаа очихор жижигхэн. Гаднаас зочид урчаа жижигхэн. Гэхдээ тэр гадагшаа очоод англиар ярих явуулж байгаа энэ тэр одоо тэр инээдтэй шүү дээ бид нар хошин шогийн тоглолт шиг юм хийгээд болоо очтой одоо юу хөдөө одоо юм би хошин шогийн айлчлалын тоглолт гэж бодоод байдгийн. Зарим том цуулыг яваад энэ тэгээ солиороод байхаа. Гэхдээ энэ тоглолт бас гадагшаа тоглолт юм аа гэж бодоо. Хөхний төрөд байдгийн. Бас гаднаас ингээд зочин гीчин хүн ирэхээр бас өмнө нь сөхрөөд унчна. Таны зовсон сүү номонд нэг афоризм байдаг штэ. Урилга заллага нэлүүн байдаг ч ирсэн гीчэнд ихнэрээ хундгалдаг гэж. Тий. Тэр ч одоо нэг болжигнах одоо бялдуучлах энтрийн эсрэгэл хэлж байгаа санаатай юм штэ. Уг нь бол тэгэхээр бол улсууд ингэж ойлгож байгаа. Яг энэ дотор өгүүлбэрт өгөгдсөн юмнуудтай тулгаж ойлгодог. Зарим тохиолдолд тийм биш. Тэрний чанд утга гэдгийг би хэлээд байгаа штэ. Энэ гарч байгаа хуулиудын чанд утга байхгүй байна. Даалд утга тэр юу алга байна л гэдэг өглөөд байгаа чинь шүү дээ миний гутаад байгаа. Зөв хуулийг бол ямар ч хүн хүлээн зөвшөөрдөг байхгүй. Эхлээд ард түмэн бол хуулийг хүндэтгэх ёстой. Ойлгох ёстой. Тэгсний дараа хэрэгжүүлдэг байхгүй. Эдгээр чи юусоо яасан ягаагүй биелүүл гэж байна. Тэгдэггүй юм.
хуулийг бүр ванжиж үзэж байд тэд нэр хэрэгжүүлж эхэлдэг. Тэгээд тэр хууль нь дадал болтлоо хэрэгждэг. Эртний Монголын хуулиуд бол тийм л байсан. Хууль нь бүр ёс заншил болж биднэрт бүр домог мэт яригдаж уламжлагдаж ирсэн шүү. Чи дадал болсон. Тий. Бүр дадал. Ухаанда багшийнхаа өөдөөс хэдрэлсэн хүүхдийг зунжийн аргал түлэх гэж. Гэхдээ тэр ямар амьдралд ойрхон халах журамд байж амьдралд ямар ойрхон байна вэ? Яасан хүүхдтэйгээ таарсан ялав хөдөлмөрөөр тэр чинь хүмүүжүүлж шүү. Агуу их юм. Тэгээд авцарч байгаа гал нь юу вэ? Аргал түлэх гэж байгаа галын сүн шүү. Галаан бадраахын тулд гэртээ галтай байхын тулд галын юм зөөл гэж байгаа шүү. Чи тэндээс юу түгээд ир гэж харган түгээ юу түгээд ир өөр юу ч хийдгийг айлмалаа төлөг түгээд ир гэж хэлээгүй л байна. Ахмад хүнтэй уралдаж цэцэрэхдэггүй, ярьдаггүй. Ярих. Гэтэл одоо бол зүгээр л доромжилдог болсон цаг үе. Тэр настай хүн бол одоо би аргаа ороо сая нэг афоризм шинэ номондоо бичиж байгаа. За. Үхэл хүнийг бэлдэж зөвлөсөн газрыг асрамжийн газар хийнэ гэж. Яахын худлаа хайраар, үхэхийн өмнө худлаа хайраар яах юм? Зөв төрийн дор л өхмээр байна шүү дээ бид нар. Зөв төрийн дор бүтэн байгаа ард түмнийхэн гар дээр өхмээр байна шүү дээ. Өөр ямар зорилго байх юм? Үр хүүхдийн бүтэн байхад өхмээр байна шүү дээ бид нар. Хүний зорилго энэ шүү дээ. Амьд байсны утга тэнд л биелнэ шүү дээ. Монгол хүн жудаггүй болж ийн гэж нэг яриа байгаад байх юм. Энэ үнэн үү? Эсвэл өмнө нь тийм сайхан жудагтай байж гинтэл бидний энэ цаг үед эвдэрсэн юм уу? Ахмадаа хайрладгүй, таныг хэлдгээр бахархлаа барж иддэг. Тий. Хэнийг ч хайрладгүй бас бүгдийг гутаанд оромжилж идэг нэг ийм цаг үе ирчих юм. Угаасаа л монгол хүн ийм юм уу? Эсвэл өөтийн юм хажуу талд өөтийн юмны завгар, төрд өөтийн юмны завгар их байхаар хүн эвдэрдэг байхгүй. Өөтийн юм нэгтэйд байна шүү дээ. Энд чи өөтийн юм нэгтэй. Тэр чин жудгийг үгүй хийж байгаа байхгүй. Өөхсөн ханаа төрөн гэж байгаа юм бол би тийм ээ. Төрөн гэж болж байгаа юм чи би. Төр төмнүүдтэй төрсөн би хоёр нүдтэй гэдгээ болж хаа. Би төмнүүдтэй төр хоёр нүдтэй гэдэг ингээд уруу болчихж байгаа байхгүй юм чи. Ингээд ямар нэгэн том юмны алдаавал жижиг амьдрал дотор орж ирээд бас нөгөө том чигээрэн алдаа болж ирдэг байхгүй. Өөрөөр хэлбэл засаг захиргааны дээд газрын соёлт бол баг дээр адилхан давтагддаг шиг л адилхан байхгүй. Ийм залхыг юмнаас болж хүмүүс их жудаггүй болж байгаа. Тэрийг хүндтгэж удгийн алдна гэдэг бол том гарц шүү дээ. Хамгийн том гарц тэр. Төр засгийн хүнддэг. Төр гэдгийг чинь зөвхөн яах юм бэ? Төр чин хоосон чанар. Төргөө наадмаар моциклийн хамгаалч бус үсэлсэн нэг үеийн хойд дэлтэй наадам үзэж явналаа гэж хүн харсан уу төрийг? Үгүй шүү дээ. Төрийн түшээдийг л харсан. Тэр чинь амьд төр бол түшээ. Хоосон чанар бол төр мөн. Тэгээ төрийг зөвхөн хэрэг алгав шүү дээ. Тэгээ төр хүн хоёрыг ялгахаа байгаад адилхан уучлаад эхлэхээр л өнөө чиний хэлж байгаа нэг ёс чудаггүй юм чи хэлж байгаа. Уламжлалыг бас их хуучин гэж үзснээс болж байгаа. Хоёр дугаар хүн болгон адилхан байна гэж зүтгэдгээс болсон. Энэ бол. за. Чи тийм байвал чи тийм байна. Би ч бас адилхан гэлөө. Чи Та чадж байгаа бол би чадна. би чадна. Өөрийнхөө мэдэхгүй, чадахгүй мэдэхгүй. Өөрийнхөө дотгошин шинжээгүй байж бусдыг шинжинэ гэдэг бол муухай алдаа шүү дээ. Хүн бол ямагт одоо та нар залуус ямагт хийсэн бүтээсийнхээ дараа өөрийнхөө дотгошин дандаа жимэлж явах хэрэгтэй. Дотгошон жимэлнэ гэдэг чинь өөрийнхөө дотор хүнийг сонсно гэж ярьдаг шүү дээ. Бидний дотор ч нэг сармагчин байдаг, сэтгэлийн сармагчин. Ухааны сармагчингууд энд ноцолдоод согтохоор нөгөөдөг чинь туйлал ингээл ингэдэг нэг сармагчин байдаг юм байна л. Тэр бол дотоод сэтгэл буюу дотгошон жимэлэх байх. Тэр сармагчигаа юу дуурахыг бас сонсдог байх хэрэгтэй. Тэгэхээр биеийн чигнэж. Биеийн засаа төрийн зас гэдэг чинь чивчртэй үг шүү дээ. Биеийг засаа төрийг засна гэсэн үг шүү дээ. Тэрнээс одоо нөгөө бизнес газартай адилхан гэдэг бол шийдхэд дөр өрөх юм шиг юм бодоод байна шүү дээ. Тийм биш байхгүй. Биеийг засад төрийг засна. Таны бичсэн ил загтал дээр төр эзэнгүй боллоо гэж арт түмэн бухимдж байна гэж. Тэгээд хэлэхээр төрийн эзэн арт түмэн шүү дээ гэж хэлнэ. Арт түмэн төрийн эзэн байж чадчих байгаа юм уу? Тэр гүтгэж байгаа. Арга басны улсуудын гүтгэлэг байхгүй эргээд. Биднийг хэн эзэгнэж байгаа юм бэ гэж. Эзэнтэй байхыг хүсэж байна шүү дээ. Хүн төрөлхтний түүх тэр чигээр эзэнтэй байсан. Үүр гэхэд эцэгтэй, бид гэхэд өвгдээдтэй. Тэгэл улс орон гэхэд төртэй, засагтай бүгд эзэнтэй байсан. Одоо эн чинь бол
ард түмэн бол зүгээр эзэнгүй юм шиг болж байна шүү дээ. Харах хандах одоо төрийн буруу бодлогын нухчаанд одоо эдгээр чинь бол эзэнгүй юм алдуулмал шиг болж шүү дээ. Саяын амралтын өдрүүдэд Америкийн Лас Вегас хотноо чөлөөт бүхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Та үзсэн баг. Манай тамирчид бол нэлээд сайн оролцсон. Эндээс би дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн Цэрэн Чимдгээ охины нэг бичлэгийг бэлдсэн. Тэгээ хоёулаа тэрийг үзье та. Аварга болоо төрийнхөө дуулыг сонсно гэж бодож байсан. Аварга болно гэж төрийнхөө дуулыг сонсно гэж бодож исэн гэ уйлж байгаа байхгүй юу? Энэ бол жинхэнэ нулимс. Жинхэнэ Монголын төлөө носон нулимс гэдэг энэ. Уг нь манай төрийн дээдсүүд ерөнхий сайд их хурлын дарга ингэж байж ах хэрэгтэй үстэй. Би Монголынхаа нэр төрийг унгаачлаа. Монголоо ингэх хэрэгтэй байсан ингэж. Уучлаарай гээд нэг нүдэн чихтэй зогсож байлаар тун их баярлана да. Миний буруу. Өршөө танаасаа уучлалгууж нэг чилж чадахгүй. Үгүй ард түмнээс том юм гэж байдаг юм уу? Тэгээ би тэр Карл Вернегийн үгийг бол Бельгийн их том Бельдмарш шүү дээ Карл Верне гэдэг. Тэгээ тэр хүний бол тэр улс орон гэдэг бол хөлөө хонгоц. Засгийн газар хөлгийн даруул ард түмэн салхи он цаг далай тэнгис гэж байгаа шүү дээ. Үгүй тэр яг оноод хэлсэн. Тэр хөлөг хонгоцыг чинь нон колдуулах, шуурган дудалд хийх энтрич ард түмэн л мэдэн шүү дээ. Тэр их сэтгэл мэдэн шүү дээ. Тэгэхээр бол нэрэн даанч тэндүү хаяа ус хэцүү болохдох юм аа. Гэхдээ одоо ингэж байхаарч бусдуудтай адилхан ингэж өгөх занаад байгаа шүү. Одоо ер нь яавал дээр бид нар ингээд эсвэл айгаад байжсэн дээр эднэрийг харагдах ёстой юм уу? Түшээдээ сольж болно. Төрөө авчилдаг хэрэгтэй. Түшээдийг хэдэд сольж болно. Төрөө авчилдаг хэрэгтэй. Ер нь ямарваа нэгэн зогсгүй бүтээснээ устгасан, бүтээх гэж байгаагаа устгасан 3 цагт одоо тим тэртэй үйл явдлуудыг л тэмцэл дотор оруулж болохгүй. Тэмцлийг бол маш зүү зүйтэй ухаалгаар оюунлаг хийх хэрэгтэй. Тэгээд энд элэг бариад байна шүү дээ эднэр одоо ойлгох. Ард түмэн хүчгүй юм шиг ойлгоод байна шүү дээ. Ард түмэн хүчгүй санагдаад ихтэх юм бол хэн ч туйлж болно шүү дээ. Ард түмний хүчүүл тэр байдгаар байж байгаа шүү дээ. Унтаж байгаа алсан шиг юм хэтэж байгаа шүү дээ. Үгүй яана тэр их хүчийг тэр цэрвэл яах юм? Ер нь ингэж яагаад нэг бууш хэдэм зэвсэгт мөргөлдөөн хүрхгүй гэж хүмүүс их ярьдаг боллоо. Харин тийм тэр цус урсахгүй тэр хэрэггүй юм байна. Гэхдээ тэрнээс бус тэмцлүү жагсахын тохоо ичлээ шүү дээ. Тоо хойлоо. Өөр байсан жагсчил байна, үзчил байна тэр ерөөсөө бад байхгүй. Ерөөс тоохо байлаа шүү дээ. Гэтэл бус орнуудын энэ зөөлөн амгалан тэмцлүүд чинь тийм л хэлбэрээр явж шүү дээ. Хизээш одоо тэгж цус урсгах нь тэгээд тэмцэн буудалцах гэсэн юм бол ерөөс байж болох. Я бурхан минь одоо витрингээ яриа сууж явах чи би бол алдсан гэж бодож байна. Газар байна. 20 зууны гайх юм шиг мөхөн шүү дээ. Монголын. Тийм юм бодож болдог. Өчүүхэн цаг зургийн цухаллаар олон он цагийг эвдэж болохгүй шүү дээ. Бид нар ч үргэлжилнэ шүү дээ. Монголчууд бол маш урт үргэлжилтэй ард түмэн гэж байдаг. Ийм юм. Монголын ард түмэн бол юу ч бүтээж чаддаггүй, юу ч хийж чаддаггүй. Бид нар хийгээд ч амжилтанд хүрэхгүй хятадын хажууд байгаа юм чинь гэж ярьдаг. Хүмүүс бас олшил. Яаж юм бол бүтээх гэж оролдоогүй гэж бүтээж чадахгүй гэж хэлнэ. Бүтээснийг хараагүй гэж ингэж ярина гэдэг нь сохор байна шүү дээ. Бүхний ч монголчуудын тарих юм бол дэлхийд дээгүр тарих. Бүх юмыг сурч байгааг хар. Муу юмыг сайн юмыг сурч байгаа урдыг хар та нар. Тэр оюун ухааны хүчин чадлыг хар. Дэлхийд гайхуулсан ураг тарихтай ард. Би боддгийн шүү дээ. Бурхан лав монголчуудыг бүтээхдээ тэр өдөр дандаа эхлээд тарихыг өгсөн баг гэж. Бус түнээс түрүүнд тарих өгсөн баг гэж би боддог шүү дээ. Залбирах тоолондоо би тэгж боддог. Би шишинтэй хүн биш л дээ. Ганд мөндөөр очиод жааж юмцд мөргөдөг амтан биш л дээ. Би бол зүгээр сэтгэл дотор бурхантай. Монголын ард түмэнд бол бурхан ямар ч байсан өөрөөр хандсан. Өөрөө хандсан. Бурхан авилгал авахгүй шүү дээ. Авилгал авдаг юм чинь. Бурхан үдэн нэхгүй зүрмэлэхгүй, авилга авахгүй. Тийм болохоор бурхан үнэн шийдсэн бай таараа. Хүний хүн болоход эхлээд Монголыг бараг тавьсан байх гэж бид бардан боддог шүү дээ. Монгол хүнийг л эхэлж бүтээсэн байх энэ дэлхийд. Гэхдээ тэр тарихын өгснийг л одоо гайхаж байгаа.
Бурхан ерөөс юу ч гардтаагүй Монгол үнээс. Уур, дүй, ухаан, ахвааж, сэргэлэн байхгүй, тэр эртээ байх, зоригтой байх, бүгдийг баатарлаг байх. Гэхдээ бүгдийг өгсөн байгаа юм чинь. Солонгосын сэргэн мандалтын түүх гэж нэг ном уншлаа. Гэтэл өмнөд Солонгосын л. Тэгээд тэр Солонгос улс бол дандаа дайнд ялагдчихсэн. Хичнээн зовсон, өлсөн, гуйлгчилсан. Ард түмнийх нь бараг хэмрэн унтсан тийм ард түмнийг ерөнхийлөгч нь татаж босгосон байна. Өөрсөндөө итгэдэг болгосон байна Солонгосыг. Гэтэл манай тамирчид, манай хүмүүс ингээд хэмрэн сэргээчээд байхад Монголын ард түмнийг зөвхөн өөдөө болгоо сайхан амьдруулчих тийм одоо чадaltaй аавын хүү байдгүй юм бах та. Тэгээд байгаа л та. Нэг сайхан ерөнхийлөгч болох ухаантай хүмүүс хариулал явж байгаа. Нэг сайн дарга болох хүн, нэг сайн их хурлын гишүүн өдөд нэг баг духуулга хийгээ явж гэнэ, ухуулагч хийгээ явж гэнэ байжлах байна. Бид нар олохгүй юм чинь. Аль залттай нь гардаг юм чинь. Шунаад байна шүү дээ. Энэ улс төрийн чинь амьдрах боломж гэж бодоод байна шүү дээ. Хүн амьдруулах боломж гэдгийг ойлгооч, тийм ээ? Өөртөө амьдрах боломж гэж зүтгэж байна шүү дээ. Миний одоо баян чинэлэг байх, миний цад ханахын ганц боломж сүв энд байна гэж зүтгэж байна шүү дээ. Тийм биш. Би бусдыг амьдруулахын тулд ганц боломж надад энэ олдлоо гэж хэлэх хүн байна. Төр засгийн үнэний сүг хөгсөн хүн ханана гэж байдгүй, тэр үнэний мах хэр амттай бол гэж байнга шүлэнгддэг гэж таны афоризм одоо яг энэ төрлийн байгаа байдлыг харуулдаг байна. Хүн чинь ингээд сүгийг өгч байгаа мөртлөө тэгээд махыг нийтхийнсэн гэж бодож байгаа байхгүй. Би тэр нэг л хэлсэн. Төрд яаж шунанд уралдаг. Би атганы жүжигийн төгсгөл Чингис хаан эцсийн үгийг хэлэхдээ их дурлсан хүнээр төрөвтэй байрвал гэж хэлдэг байна. Тэгсэн. Тэгээд аминдал тэгээд тэн чинь Чингис хэлж байгаа юм дэрч. Цуснд гараан дөрвөл улайтал дөрөх үү? Сүүнд гараан дөрвөл цайтал дөрөх үү гэж байна. Альва нэгэн үсийг хийхэд гүйцэд хийгсэн болохоос чи алаад бай. Чи нялуураа сүү уугаадаа гэжсэн үг шүү дээ. Альва юм гүйцээ гэж. Монгол улсыг оргилдон хүртэл гүйцээж хөгжүүл. Монгол улсын монгол шиг байлга гэж зохилдоход. Би танарт нэг талаас нь нэг зүрт нүрх жилийн газар үлдээлээ. Яах хэрэгхийг та нар мэддэг вэ гэж байгаа шүү дээ. Тэгээ хаана байна гэсэн ч одоо. Ийм юм чи ийм юм сонсч өссөн бид нар бухимдахгүй яах юм. Энэ чи бухимдал гэдэг чинь би ганцаараа бухимдаад байгаа юм биш. Бүх хүн л ингэж. Миний зовлон бол сэтгэлийн зовлон бол өчүүхэн ард түмэнд байгаа зовлон. Гэхдээ яагаад энэ олон улс байшиг л карманаас одон гаргаж шагнаал баахан гэртээ тэмдэгтэй юмнууд яваад ингэр нь ялзаад байдаг. Ард түмэн өлсөд нүд нь ялзаад байдаг. Яаж ичихгүй зүүж явж чадж байна. Болооч насаараа ажил хийгээгүй хүн алтан газар зүтсэн явдаг байхгүй өдөө. Яасан гэсэн ардчил зүтгэсэн юм а гэж юу? Яаж зүтгэсэн өдөө тэр? Гинг дампуурч болдг юм болохгүй шүү дээ. Манад 25 жил хөгжүүлсэн энэ ардчлалын загвар биш юм а тий. Хэрэгжээгүй олс нь бол олж ирсэн үү? Ардчил бол дэлхийгээр таньж явсан. Хэл шиг таньмэл юм шүү дээ. Альва нэгэн урсгал социализм, коммунизм одоо юу байдаг юм бэ? Капитализм эднэр чи бүгдээрээ дэлхийгээр таньж явдаг юм шүү дээ. Ардчил мөн таньж явахт насрал би илтэр хэлсэн. Хэдэн одоо мэдрэмтгий хөлтөс Сүхбаатарын талбай дээр хацарч асгасан юм аа. Хэрэгжүүлж чадаагүй. Хөгжүүлж чадаагүй. Мөн чанарын тухай ойлголтгүйгээр мэдрэмжээр хацарсан байхгүй. Тэр муу юм болоогүй. Хөгжсөн бол сайн юм болох байсан. Тэгэхдээ бас дэлхийд ардчил бас өвгөрч байгааг ойлгох хэрэгтэй шүү дээ. Ардчил ууралсан шүү дээ. Тэнийг бас ойлгох хэрэгтэй шүү дээ. Бүтэн өдөр Монгол парламент үүсгэн байгуулагдсан 25 жилийн хүндэтгэлийн чуулган боллоо. Тэнд Монгол улсын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг та сонсов уу? Сонссон. Тэрний нэг хэсэгнээс бэлдсэн. Мэдгүй. Ястаа мэдгүй. Мэдгүй. Өнөөдөр засгийн газрыг яаж байгуулж байгааг мэдж байгаа шүү дээ. Та бүхэн зарим нь бүр ичээд сууж байгаа. Одоо намайг ингээд хэлэх гэхэд бараг тэр нэр хэлвэл яанда энэнийг ярьчих үү дээ гэж зарим нь дотроо ичиж байгаа. Энэ засгийн газар руу өөрийнхөө хүнийг одоо оруулж л өөрийнхөө төлөөллийг оруулж тэднэр дамжуулж өөрсдийнхөө бизнес, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хангах гэсэн юм хэсэг бүлгэл болцсон байгаа шүү дээ. Худлаа юм ерөөсөө байхгүй. Энэний ард сууж яадаг. Ард нь тэр нөгөө зис хошууга хатгцсан. Тэгээд араас нь сороод сууж яадаг. Ийм л улсуудын төлөөлөл болж орж байгаа шүү дээ. Зарим этгээдүүд. Гэхдээ энэнийг ард түмэн хараад байна.
Нэг удаа хийгдэж байгаа бол нэг удаа болж байгаа юм засах байлгүй дээ гэж боддог. Хоёр удаа хийгдэж байгаа бол хоёр удаа гэж хардаг. Гурван удаа биш боллоо. Дөрвөн удаа, таван удаа энэ олон удаа давтагдлаа. Одоо болио. Ингэж үг хэлсэн. Энэ бол зүгээр баярын хурлын үед хэр зогсныг би мэдэхгүй байна. Төр төсөнд. Зүгээр энэ бол бахимдсан цохолдсон ерөнхийлөгчийн хэлэх ёстой үг байсан бахаа л гэж бодож. Илүүдэр ерөнхийлөгч бол өөрөө үгэн бол бусдаар них бэлдүүлээд них яадаг байх. Өөрөө нэлийн сайн хардаг байх гэж боддог шүү дээ би. Гэхдээ эдгээр маань бол нэг тийм чанд утгын тухай л ярих хэрэгтэй байгаа юм л да. Чанд энэ хүмүүс бодож байж ойлгох юмны тухай л ярих болсон цаг болохоос сонсоод ойлгох юм гэдэг бол тэндүү хийсвэр санагдаад байдаг болсон байхгүй юу. Магадгүй энэ оюуны дэвшил хөгжил өнөөдрийн өсч өндөж байгаа энэ хүмүүсийн оюун сэтгэлгээний боловсролын хэмжээнээс шалтгаалсан байж бол ийм л юм чанд утгыг ухахад одоо эртний дорны гүн ухаанаар хүмүүс улсууд чинь том шүү дээ. Монгол шиг зүгээр нэг аргал төвжин аймгийн төр ярьдаг тийм улс дэлхийд байх ч олдохчгүй. Тийм ухаантай юм гэдэг үгүүд. Та ерөнхийлөгч илгүүд иржид ер нь хэр шүүмжлэлтэй ханддаг вэ? Энэ үгийг хэлсний дараа хүмүүс бол өөрөө энэ 25 жилд нь хамт зүтгээгүй юм шиг, өөрөө өнөөгийн юм байдалд нь хүргэлцээгүй юм шиг хаана байж байгаад гараад ирсэн хүн бэ гэж. Би нэг өршөөж бодож байгаа юм. Дунд нь байж явж ойлгосон байх гэж чадаагүй юм аа. Нэг ингэж уучлж бодож байгаа. За. Хоёрдугаарт бол уснаас цэвэр гарахын шалтгаан гэдэг нэг юмнууд ярьдаг да. Улсууд. Тэрүүн шиг арай өөрийгөө авч гарах тухай ингэж бодож хагдагнаагүй байгаа даа гэж бодогдох тийм хоёр үзүүртэй юм бодогдно л доо. Гэхдээ бол цэцэн хүн нэлээд ухаалаг ярьдаг хүн нэг цаад нэг чанд утга гэдгийг дахиад би нэх гэж байгаа байхгүй юу? Чанд утга. Тэгээ хүмүүсүүд чинь бол би бол нэг баярын өдрөө бол загнуулаад авах дургүй л дээ. Төрс өдрөө би загнуулаад сууж чадахгүй л дээ. Би загнуулахад бол гомдно л доо. Гэхдээ Монгол улс парламент хөгжөөд 25 жил болсон баярын хурал дээр бол өгөөдөө нийтвчиж өнгөрөөд дараа нь хэлж болох үг байж дээ л гэж би бодсон. Тэрнээс бол ярьж байгаа юм зөв бурууг бол би банжих хүсэл төрөөч. Тэр өдөр урлаг ирсэн надад элдийн одоо ном зам нэрсэн мэл би очиж чадаагүй аль бүхний жүжиж чадаагүй. Миний аав нэг хэлсэн. Миний хүү оршуулганаас битгий хожигдож байгаарай. Хорим дайлагнаас хожигдож явахд гэмгүй шүү дээ гэж. Би тэрнийг л эцэг минь хэлсэн болохоор ясан да. Гэхдээ бол энэ хурал мурлын юмд очихгүй байгаа гэсэн үг шүү дээ. Миний аав зөвл их хурлын гишүүн байсны хувьд 4 жил тэнд байсны хувьд бол би очиж болох байсан. Үүндээ миний нэг хөл гараа өгдөг чадахгүй. Тэгээд сайхан улсууд байж байгаа юм чинь тэгээд дүүрээ. За та бүхэн ярилцлага ер нь өндөрлөх тийшээ хандаж байна. Уншигч танаас нэг ийм зүйлийг асууж өгч гисэн. Нэг арман бичиж явах хэвээр. Тэр арман хизээ дуусах вэ? Ямар арман бэ? Би цагаан дэрсний сүүдэр гэж тууж бичсэн. Тэгээд тэрнийг хадгалж байгаа ном болгоно. Би дугуй нар гэж тууж юу арман бичнэ. Тэгээ одоо би үргэлжилсэн үгийн зохиол яруу нарыг хоёрын дундах нэг хутганы мөр шиг их нарийн зай байгаа юм л да. Манайхан чинь зарим яруу наригчд мөр бичгээр цуулаа тавьсан шүлгэрчдэг байхгүй. Прооз гэдэг чинь өөр. Тэр Урянкайн бичээд байгаа шиг Невсигээд Достоевский шиг Толстой шиг тэгж явах хэрэгтэй шүү дээ. Тэр Марксийн ч юм уу, Гавриэл Маркесийн ч юм уу арманууд шиг явах хэрэгтэй л. Тэгэхэд үргэлжилсэн үг л хэцүү. Яруу нарыг бичдэг хүнд бол баясыгээ толгой олбочих гээд нэ сурцсан юм гэдэг чинь. Би ямар туурын мал холбож байгаа шүү дээ. Тэгж болохгүй шүү дээ. Тэгэхээр бол яг л проз гэж ямар юм байдгийг тэрнийг л амтлагдсан тийм армал бичнэ. Аль хэр удаан бичиж байна та? Гэхдээ их боддоод би хурдан бичдэг. Би тамгагүй тэрийг 7 хоног л бичсэн шүү дээ. Пүүх. Хэдэн жил бодож байгаа л. Тэгэл хурдан бичдэг юм би. Их боддог юм да. Тэгээ буруу зөрүү бодноо. Тэгээ ч одоо ачаач юм бодно шүү дээ. Яруу найрагч зохиолч Аюур зан Чойнымын тухай нэг шүүмж хэлжээ. Чойным бол яруу найрагч биш ээ гэж. Танаас энийг заавал асууж өгч гэсэн. Аюур зан үнэн хэлвүү таны бодлоор? Чойным гэдэг яруу найрагч бол он цагийн хэрэглэгдэхүүн болж дууссан яруу найрагч. Тухайн өөрийнхөө он цагийн алдааны боол болж дууссан хүн.
Би энийг тод мэдэж байна. Өнөөдөр Чойнмын шүлгүүд яагаад бидний дунд үнэтэй үйлчлээд байгаа юм бэ? Уншигчид яагаад уншаад байгаа юм бэ гэвэл Чойнм тэр үед бүр 60-аад он, 50-аад оны сүүл 60-аад он, 70-аад онд ажиллаж байсан зовлон өнөөдөр бид нарыг нухалсаар л байгаа байхгүй. Тийм болохоор бид нарыг дайраад байгаа юм амьд байгаа учраас тэр үед амссан хүний ярьсан юм бол амьд л үлдэн шүү дээ. Тийм болохоор за яруу найрагчийн хувьд бол маш цэцэн яруу найрагч, жинхэнэ сэтгэлгээний яруу найраг гэдгийг бол бичээгүй гэдэгтээ би аюул зантай санаа нийлж байгаа. Ягаад сайхан цэцэн шүлгүүд бий. Өргөн мөрний хардсыг мэл хархнууд дээр өндөр алтай нутгаас наашин харааж гүлжаан гэл ингээл халигаал эхэлдэг байхгүй юу. Зүгээр ингээл нэг тэлмэн жиромортой явж байгаа юм шиг л юм. Цэцгэж өгтий тэрэг шиг дайрч явлаа гэл ингээл. Энэ дотроос чинь аюул зан энэ төрөл юу нэхэд юм бол өнөө яруу найргийн этик сэтгэлгээний олзыг нэхэд байгаа байхгүй юу. Тийм. Оросд тийм яруу найрагчид байсан. Хонда. Саша Чорны, Николай Рубцов энэ төр гэдэг энэ мундаг яруу найраг. Исэнэн бол Чойнм морхоо гэж улсууд ярьдаг юм лээ үгүй шүү дээ. Исэнэн бол агуу байхгүй, бүр том байхгүй. Ухаандан хорлонтойгоор үннийг хэлдэг байхгүй. Адтай жингэр дээр гарсан нэгийг хүлээж араараас нь дугаарлан гэтсэн Москвагийн нохтыг хүүхэд охин сонин хөтнүүдээр хардаг байсан минь хөрс дэлхийн гашуун үнэн байж хожим ухаарлаа гэж байгаа байхгүй. Цаана ямар том философи хүний амьдралын ямар том тийм логикууд орчилдож байна вэ гэдгийг бодох. Бид нар бол хайлгсан шүлэг тасцуулсан л да. Хөрхий цагийг эзэлсэн яруу найрагч байсан гэдгийг би зөвшөөрдөг. Сэтгэлгээний яруу найрагч биш байсан гэж. Аюул зантай санаа нийлдэг. За баярлалаа. Хоёул дахиад реклам үзүүлэх цаг болжээ. Өчигдөр өдрийн сонио уншиж суугаад нэг содон гарчиг болж харлаа. Цахилгаан бороо хооны үе дуусч цахин бороо хооны үе эхэллээ гэж сошиал ертөнцийг хэлж байна. Танд энэ сошиал ертөнц юу ямар санагддаг вэ? Гэхдээ яах вэ? Зодоонд нулимх нэмэр гэж монголчууд ярьдаг шүү. Тийм юм болоо даа л гэж боддог. Би нэг таадгүй. Би нэг хүнддэгдэг. Ер нь хов жив элдвийн муу юмны тухай ярих хүн муудах сайлах энэ чинь цахим хэлбэр шийдчихсэн юм шүү. Тэгсэн? Тийм цахим хэлбэрт орцсон. Одоо бүр дийлдэхгүй болно. Одоо тэгээд хов гэдэг үг монгол хэлнээс хасагдаад цахим хов гэж нэрлэмээр юм уу яамаар юм тийм байдал орсон. Тэрнийг яхан ариун байлгамаар байна. Яхан гэгээтэй байлгамаар байна шүү. Тэр харилцааг. Тийм харилцаа чинь их нөлөөтэй. Насны ялгаагүй нөлөөлдөг. Тэр их аюултай шүү. Дөнгөж ухаарч байгаа хүүхэд ч уншина. Үр зөнцөө өгөн ч уншина. Манай тийм. Одоо тэгэхээр энэ бол их хортой юм аа. Тэрний соёл гэж. Тэр цахим ховынхаа соёлыг жаахан бодооч. Жаахан соёлтой. Соёл уламжлалыг хүндэтгсэн, жудаг хүндэтгсэн тийм байлгаач л гэж хүсмээр байна. Өөрч байна. Хүүхэдтэйгээ хамт л одоо нэг ховыг сонсдог. Хэрэлдэж байгаа хэрүүл хүү маань энэ чинь 6 настай хүүхэд ордог. Ийм л эвгүй орчин үүсэж байгаа юм л да тийм. Тэр хов тэр хүүхдэд ямар хүнд ачаа болж үл ойлгодох, үзэн ядахын ямар том юм өгч байгааг мэдрэх. Хүүхэд чинь одоо эн чинь цахим мэдээлэлээр хүмүүжих болчиход байна шүү дээ. Ээж авийн хайр нэг халуун элч үнэр дотор өсгөө байгаад өнөө л мэдээллийн үнэр юун дотор л хүүхэд өсгөнө шүү дээ. Энд чинь үрэн харамлах хэрэгтэй. Их хөгжлөөс үрийг харамлж болно шүү. Их хөгжил гэдэг бол агуу их хөгжил гэдэг бол хүн төрөлхтний их том ололт байх. Гэлэхтэн хүн хөгжүүлэхийн тулд бол нас хугацааг нь олоо, онцгийн олоогүй бол энэ бол алдас шүү. Бас өндөр хөгжлөөс үрээ харамлж сурах хэрэгтэй гэж хэлэх гээд байна. За яг л гэсэн нэг эндеми мэрэл хөгжлийн тухай солиороод бид хөгжих ёстой л гэж байна. Гэх баг. Гэхдээ миний энэ бодож байгаа бол нэлээд гаргалгаатай бодсон бодол юм шүү л гэж хэлмээр байна. Монголчуудын бүр их цагаан хүндэлдэг ёс бүр энэ сошиал ертөнцид байхгүй. Энэ бол маш харамсалтай болоод байна. Гэхдээ тэр чинь их таймгүй юм л да. Хэдэн настай хүний зөвхөж байгаа, ямар сайхан сэтгэлтэй хүний зөвхөж байгаа, ямар муу хүнийг оноо зөвхөж байгаа гэдэгт тэнсэн сумшиг юм хийдэг байхгүй. Тэгэхээр энэ чинь бол тухайлбал хөгжлийн солиор л
Баггүй юу? Ингэж солиорч болохгүй л дээ. Энийг соёлтой болгоо. Соёлтой юу уламжил жудагтай болгооч нэг жаахан. Хүн үзэн шиг гэж. Хүн хүний өмнө муухай харагдахаас ичдэг шигээ хүн хүний өмнө тэнэг харагдахаас ичдэг байгаа ч л гэж. Илмээр санагддаг юм л да. Энэ интернетээс болоод хүүхдүүд ном уншихаж та нэг ярьжсэн да би телевизээр таны ярьжсэн үзсэн. Монголын нууц давчиг хэн зохиосон гэж чи бавгийн лав гэсэн ингээд хийжсэн гээд нэг ийм юм бас фэйсбүүк дээр бичсэн байлаа. Нацаг дөрж нөгөө хинтий хангаа саяны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд гэдэг. Ингээд тэрийг тавьдсан шүлэг байхгүй юу. Тэгсэн чинь дор нь тэгээгдсэн байгаа. Нацгаа найзаа болж шүү бичээд байгаараа чамд ирээд байна. Бас нэг хүүхэд тэгсэн байгаа. Ах эгч нараа найзуудаа Чингис хааныг оршуулж байгаа зураг байвал хурдхан найш нь өгөөд байгаараа. Ээлээ. Одоо ийм болж байгаа шүү. Яанда. Ийм л харанхуй үе рүү орцсон байгаа юм да. Бид харанхуйлахын энэ өглөөний оюун тархийг бид нар харанхуйлахыг бид нар хийгээд байна шүү дээ. Үр хүүхэд. Энэ цэвэрхэн тархи дэлхийд ирж байгаа. Нэг юм бодоо штэ бай. Би бас нэг юунд сайтад тавьсан л да. Хүн болох хэцүү гэж. Тэг ерөөсөн хоёр шинэ хүн учирч байгаа байхгүй юу? Үр эцэг их. Хоёлоо биеиндээ цоош. Тэр хоёр үзээгүй хүн, огт орчинд ирээгүй, байгаагүй, байх гэж ирж байгаа хүн хоёр л уулзж байгаа байхгүй юу? Гэхдээ тэгээд тэр шинэ хүнтэй чинь тэр өглөөний мундаг донголог дарагтай чинь одоо нэг бүртөө нөхгүй харилцахын тулд эцэг ихээс их юм шаардна да. Ойр орчноос мөн их юм шаардна да. Хүүхэд гэдэг бол ойр орчин улсын үн байдаг. Тийм болохоор тэр хавь орчныхны хүртэл үн цэн тэр хүүхдэд оршин шүү дээ. Ирээдүйн бүр яаж явах нь хүртэл тэрний ард очиж байгаа юм чи. Тэгэж бодохоор чинь энэ хүүхдүүдтэй бол хариуцлагатай харьцах, хүүхдүүдтэй бол их тунгалаг байлах, өглөөний энэ агуу их ухаантай эднэр бол мартаж ядах. Та энэ төрийн түвшүүдээс одоо энэ их хурлын гишүүдээс хэнийг хамгийн хүндэлдэг вэ? Хэн их тууштай, үзэл бодолтой үнэнч байгаа юм шиг санагддаг бай танд? Би бол нямдарч таартай. Дундаж Жон центр чи надтай их хурал байсан улсууд шүү дээ. Дундаж Жон цамцсан тэгэл хэдэн хүн баг. Би нямдарч таартай. Яагаад таартай юм бэ гэвэл нямдарчтай шин би нямдарчаас одоо нэг номын спонсор гуйж үзээгүй. Нэг ингэмээр байна ахна гэж хэлж үзээгүй. Нямдарч юм би юунд найртай байдаг юм бэ гэвэл ба шүү дээ. Нямдарч 1992 онд цэргийн прокуророос ирсэн залуу өнөөдрийн хэд дахин сонгогдсон их хурлын гишүүн нямдарч хоёрын хооронд би ялгаа олдгүй. Хүн чанарын. Хүн талаас нь би ялгаа олж харддаг. Яг л байдгаараа. Хүнтэй ямар л байсан тэргээр хувирдаггүй зантай хүн. Би хүний хувьд хувирдаггүй зантай хүн гэж. Тэр алдах нь хавайлаг байх хүмүүс. Үзэл бодол нь бас тийм үү? Үзэл бодол нь тийм. Гэхдээ тэр чинь явандаа бол энэ чинь энэ их хурлын олон жилүүд бол цаад өгөгдөх нь их солигдсон болохоор солигдсон байсан байх л да. Үзэл бодолд нь өөрчлөлт орно л доо. Үзэл бодлын өөрчлөлт бол ирж болох асуудал шүү дээ. Мөн чанарын үзүүлэлт өөрчилж болдог. Тийм учраас хүн сайтай хүн гэж боддог. Би баярыг бол Монголын хамгийн ихэмсэг улс төрч гэж боддог. Байсан. Би хүүхэд байхаас нь мэднэ. Тэгэл аливаа нэг аргаар л ингээл одоо ингээл тэр хүн эсвэл өөрийгөө арчлаа эсвэл арчигдлаа. Жимээг үл болгож байна шүү дээ. Одоо баярын тухай дурсах, баярын тухай ярих, хийсэн юмны тухай ярих энэ төр байхгүй л болсон байна шүү дээ. Баяр бол язгуурын сэхэтэн. Жинхэнэ элит. Элит гаралтай. Тэгээд энэ бол баяр бол улс төрд байх ёстой хүн гэж би насан туршид гордон бодож явсан. Би гордож байгаа. Улс төрд бол тийм хүн байх ёстой юм. Улс төрд баяр шиг харин хүн байгаасаа гэж дандаа боддог байхгүй юу? Тэгээд олон байшин тааш шиг, олон юм тааш шиг нэг юм л юм. Хэр итгэж чинь та тэрэнд? Би итгэхгүй байх. Би хүн хөлтлийн баярыг муу хэлсэн нэг ч үгэнд итгэхгүй. Нямдарж юм хэлсэн нэг ч үгэнд итгэхгүй. Тэнийг би сонсохгүй явж байгаа тохино. Би тийм хүн байх ёстой. Би хар нялхаас нь мэднэ эднэр. Би тэднийг сонсохгүй явах ёстой. Хүний тухай хичнээн тэдний тухайд над муу хэлээч би сонсохгүй. Би чихгүй. Миний чихвэл хогийн савл да. Гэлээхдээ би тэнд би тийм юм сонсохгүй. Би хүний тухай болж өгвөл хүнээс хүнийг асуудаг. Хүний тухай ирж ярьдаг хүнд бол дурггүй. Яг би өөрийнхөө дүгнэх нүдгүй юм уу? Тарихгүй юм уу? Миний өмнөөс яагаад дуурайд байгаа юм? Би тухайлбал одоо ингэж юм хийгээд гүтгүүлж байгаа улсыг өмөрдөг би. Хийснийхээ төлөө шагналанд гүтгэлэг байдаг.
Ердөөл гүтгүүл бид нар чи байж чадахгүй шүү дээ. Чи хийх гэж байгаа хүнд гүтгүүл амьдрах ямар утгатай. Харамсдаг. Тэр нэг бол чийд дайрсан, анууч дайрсан, манай Баатар дайрсан. Гэтэ Ануу Баатарын тэр байж нэг Монгол тулгтныг нэг аваад явах байх эднэр. За би бол Монгол тулгтнаас бол гараад татъя. 100 чухал асуудал. Тэгээ сонгуулийн өмнө би нэг нэвтрүүлэг хий гэж бодож байгаа. Жинхэнэ сонгож болохоор улсуудаа төвж аваад нэг хэдэн нэвтрүүлгийг тавьчих. Хүн нэм юм шүү гэв. Хүний тухай сая яар таньжил байж хүн сонгоо шүү. Тэгэхээр бол сонгуулийн зарчлагыг телевизээр хийж болохгүй гэсэн хууль гарахгүй байлгүй арай. Тийм бодож яваа шүү дээ би. Монгол тулгтны хөтөлбөрийн болийг гэдгээ та найруулагчтайгаа өмнө зөвлөлдсөн байсан уу? Одоо гинт ингээд би шийдвэрээ хүнтэй зөвлөж гаргадаг. Харин хаа очиж олон жил хандсан юм болохоор би хантайгаа л ханиасан бол аргагүй урьдчилан суухалдаг. Бус тэмийг би дандаа өөрөөр шийдчихсэн. Буруу зөвж. Лавсрангуй. Сүүлийн үед нэг ингэж боддог болоод байна. Өөртөө ямар ч ашиггүй юмны төлөө өөрийнхөө хөрөнгийг зараад, өөрийнхөө сэтгэл зүрхийг зовоогоод, гүтгүүлээ, гүжирдүүлээд тэр хүний бусдын бахархлыг бий болгож өгнө гэдэг юм агуу сэтгэлээ. Би энэ дээр бол Асаширо одоо саяны чөлөө түүхийг сэп питл өргөөл босгоод ирлээ. Тэрнийхээ төлөө Асаширо зөндөө доромжлол. Ботлого гişүн байна. Жудо бүхийг босгоод ирлээ. Одоо Монгол тулгтны 100 ирэх мөн адилхан ш. Та хэд хичнээн сайхан нэвтрүүлэг хий. Үүнийхээ хариуд бас л доромжлол. Гэтэл тэрний чинь төлөө яасан? Монголын ард түмэл бахархалтай болсон байхгүй юу? Монголын ард түмний бахархлыг бий болгож өгчөөд хариуд нь доромжлол амслаа л да. Би нэг хүмүүсүүд бол атаархал гэж ярих дуртай байдаг. Дуртай байдаг юм байл. Та нарын хийж байгаа юм атаархаж байна гэж. Энэ бол атаархал биш. Би бол дахиад үтгээдэй гэж хэлмээр байгаа юм. Бид нарыг доромжлол бай гэдэг. Орчлонд үнтэй амьдрсан хүн хэн байдгийм бэ гэвэл жирийн амьдрал туулсан хүн биш, бүтээсэн хүн үлддэг байхгүй. Онцгийн эцэд очих улсууд одоо цагийнхантай үзээд яадаг юм. Үсвэргүй санагддаг байхгүй. Та нар ч гэсэн тэгж бодох хэрэгтэй. Жийж анууч ингээд ийм л байдаг шүү. Та нар ингээд жинхэнэ мөн чанар нь мөнгө хойсголон гэдэг хүн юу юм бэ гэдэг би ч мэдэхгүй хүмүүс мэдэхгүй шүү. Тэний дотоод ертөнцийг хин ч мэдэхгүй шүү. Бид мэдэхгүй юмныхаа мэдэхгүй юм а хийсэн юмар нь л ойлгож яриад байгаа байхгүй. Өнөөдрийн эсрэг үүсэх талмаар завсар нь л энэ муу хүн бай тараад гэж ингэж оноож болохгүй л болдохгүй шүү дээ. Тэр тусмаа бүсгүй амтан та нар ч бол тийм хамгийн тэнийг өрөө хийх нь бол юмсаар хэрэг байгаа гэж би боддгийг. Тэгэхээр бол их хүний нулимсаар альва нэгэн атаа хорсол альва нэгэн гүтгэлэг муу зүгүй юмнууд бол өөрийгөө угааж явах тийм их байхгүй. Эхийн сэтгэлээр бол эмхтэй талаасаа өөрийг чи одоо яаж чад одоо тэгээ намайг нөгөө нэг мөнгөтэй хүний гар дээр өвдгөн дээр гараад тавьдаг мөнгө хүнд нь буруу хардаг гэдэг шиг мөнгө хойсголон таарчхаар мөн дайлж байгаа юм жаа нэг одоо зүгээр ихтэй юм би чивтийн уулзад нүүр өчирч байгаа өнөөдөр. Тий. Яг нүднүүдтэй харж байгаа нь энэ өдөр. Урд нь хизээж би нэг кино үзээ сууж яхин ч нэг харсан. Хүн орчлон дээрээ чамаа харж байгаа юм тач шүү дээ. Үгүй тэгээ боддоо. Тэгэхэд эдгээр юу гэж бодох вэ? Гөөмөн далж байгаа юм жаа тэр өвгөн зүгээр л мөнгө хойсголон. Хувилт чад орж ирж байна. Айгүй л урд нь зөндөө хэдэн цагийн өмнө очиж яриад л тэгэл одоо магтааж ихтэйхэн хараад л одоо тэгэл мөрөн дээгүүрээ борооны дараах солонгор шиг оролтодсон чи юм сайхан үнэ гэл ингээл магтаал нөгөө өвгөн чи бүр хөл толгойгүй гэж ингэж ярих санаа. Тийм биш. Би тэр анх удаа харсан тэр кинонд дэр юм үзэж яхаж харсан Марко Полог үзэж яхад. Дараа нь чивтрийн уулзж байгаа юм шүү дээ. Хүн ойлгохгүй шүү дээ энийг. Би та нэг юм хийж уулз таартай байдаг. Ягаад ч вэ? Би зүрлэх охин хөвгт. Эмэгтэй хүнийг цусын гартлаг үтгэхээс айхаа байна гэдэг бол ичгүүрэн алдаж байгаагийн туйл. Бид нарыг бол хэлнэ даана бид нар. Ястаны эмээл даахтар болсон. Бид нарыг яаж ч утгасан. Гэтэн бол би өдийн насндаа бол тийм их бүтээснийхэн төлөө гүтгүүлж чадахгүй. Хийгээгүйхэн төлөө гүтгүүлвэл би баярламаар байна. Муу юм хийгээгүтгүүлвэл би гялаймаар байна. Тэгтэн гүтгэгчдийг хоолгүй байлгахгүй юмсан. Тэд нар бин цатгалан байгаасаа гэж би дандаа боддог. Өглөө залгилах устай өдөр шмуу хэлэх хүнтэй байгаасаа. Тэд нар бас цалингаа авч явах хэрэгтэй тийм үү? Оо тэр чинь хувь аав. Чи энийг муулаад өгөрэй гэдэг би ийм сүлжээт. Тийм бай. Тэр сүлжээнд. За битэрийн нэвтрүүлгийн цаг дуслаа. Бит хоёлаа нэвтрүүлгийнхаа төгсгөл таны шүлгээр
төгсгөе гэж бодож байна. За. Тэгээд урилга хүлээн авч ирж ярилцсан танд баярлалаа. Танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За. Шүлгээр төгсөн гэдэг чинь хэцүү юм байна. Яагаад? Тэгээд би нэг телевизийн нэвтрүүлэгт ороод нэг 4 мөр шүлэг уншсан. Тэнийг хөнгөө их ормын Тэнгэрийн эмнэлгийн сэхэнд байгаа. Төрийн түвшээд нэрэхгүй байгаа. Түмэн олон сахиж байгаа гэж 4 мөр бичсэн. Тэрнийг л уншия да. Тэгээ би хамгийн сүүлд хэлэхэд монголчууд би түрүү хэлсэн. Улс төрийн хичээлийг дэлхийн талд заачхаад өнөөдөр төрт улс шиг улс байхгүй байж чадахгүй байгаад нь бид нар харамсаж байгаа шүү дээ. Энэ бол хойч үеийнхний л одоо бидний одоо өвгдээдсэн юм залгаа үе ямар байна вэ гэж өвгдийн өмнө ичгүүртэй амьдрчин шүү гэдэг гэж хэлмээр байна. Чингис хаан гэдэг юм болгон дээр нэрлэлэх. Тэгээ Чингисийн өмнө бид нар чи уруутай байна шүү дээ. Чингис ирсэн бол олон хүний толгойг авна. Авахгүйс. Тэг. Энэ буруу хэлтгий авилгал энэ юм ард түмний минь ядрасны хамзан Чингис хаан бол авахгүйс. Тэр чинь хүнд хайртай байсныхын төлөө дэлхийн талыг эзлэв шүү дээ. Тэгэхээр энийг л хотлоо ярьж байна. Дэлхийн талыг эзэлж авчиж сүнөөс нь дайнч хүн хайрладаг байсан гэж та буруу ярьж байна. Тэд нар чи алж жил явсан шүү дээ гэж хэлнэ. Үгүй. Одоо та нар дэлхийгээ тэнэд асуугаад үз. Хулгуу хааны өрсөд, ил хааны өрсөдийг очиад асуу. Би Монгол гэж цөмийн бийцэгчид том эрдэмтэд зогсож байгаа. Би Монгол хойнлог зогсож байгаа. Арабын эзэнт хөрнийг эзэлж байсан үед гарсан цусны минь тасархай. Дэлхийгээр дүүрэн Монгол цус байна. Дэлхийгээр дүүрэн Монгол ухаан байна. Гайхуулахаар хаачдсан тэр шүү. Гренландд очиход л тэр чинь би Монгол цустай л хүүхдээ нялах юм гэж өгөрч байгаа шүү. Бүр нялах юм гэдэг үгээ хэлдэг байхгүй. Гренландд. Эскимосууд дотор Монгол байж байгаа байхгүй. Тэгээд дэлхийд Монголгүй газар байна уу? Тэгэхээр бол Монголын уураг тарих гэдэгт л залбирч явъя. Тэгээ та нарыг бол хаяа зэмлэх цагтаа зэмлэхийн энэ төрөөсний төрөө барьж байгаа улсуудаа та нам би төрийг зөхөөгүй шүү. Чадахгүй байгаа төрийн түвшээдийг зөхөж байгаа гэдгийг бурханд айлтгаад та нарын ухаантай байгаач гэж гуйл гэж. Одоо нэг та нар минь ухаантай байгаач та гэж гуйл гэж. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Цэнзүргүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Ирэх даваа гарагийн 21 цагтаа эрг уулзцгаая. Баяртай. Агарсан чулуу дахиад хизээж эвэлдгүй шиг үнэн хэлий. Амьсгалан зангидж хэлий. Хагацхийн цагт үхэл давж уулздаггүй шиг үнэн хэлий. Нулимсан зуурч хэлий. Ижийтэйгэн байхад би баян байсан. Орилсоор муу ижийдэн очиж үнсүүлэхэд одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан. Ижи минь инээгээд над руу ирэхтэн энэхэн замб твийн наран ганцхан над дээр л тусдаг байсан. Ижийтэйгэн байхад би баян байсан. Арг үрсэн ижихэн араа үртэн гүйхэд араг толгодын минь эл салтаар нурдаг байсан. Бүртэн зэрэглээ өлмий тэмэн орооцолдож бүжим бор хөлийн минь сайрыг долоодог байсан. Ижийтэйгэн байхад би баян байсан. Судсан логшиж халууд үгсэн Бурхны үр дээр би тоглодог байсан. Сүнс сайлам харанхын дунд би сүүн өмөрч унтдаг байсан. Ижийтэйгэн байхад би баян байсан. Уулын араа уулздаггүй шиг үнэн хэлий. Цусам буцалгаж хэлий. Урсгал усан эргэж урсдаггүй шиг үнэн хэлий. Цусам буцалгаж хэлий. Ижигэн амьарснаас хойш би гуйлагч болсон. Гэхдээ энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлагч болсон. Ижийтэйгэн байхад би баян байсан. За баярлалаа.